өмнө их entertainment үзүүлж байна. За эрхэм мэнд үзэгчдээ төмний их нэвтрүүлгийн маань ээлжид нэгэн дугаараа Зочны хамарт Дундав аймгийн Дэрэн сумын угуул Монгол улсын манлай уяач Гүр Базрын Батчулуун саатж байна. Мартан монголчуудаа зориуллаа. За ингээд манлай уялаа одоо таныг одоо сүйж хүмүүжүүлсэн тэр аав ээжээс чинь яриагаа бас эхлэх нь зүйтэй болов гэж бодож байна. Аав ээжийнхээ талаар сайхан ядал гэж. За манай аав Дундав аймгийн Дэрэн сумын харьяат одоо хандын Гүр Базар гэж. Манай ээж маань бас Дундав аймгийн одоо Эрдэнэ далай цагаав нэмийн жамбагч ээж хоёр маань. Одоо ээж маань хүний багамч аав маань одоо эм зүгч хүмүүс. Тэгэл багасаа ягаад нэг ч надад нэгдүгээр анги 1-4 хүртлээ бол Улаанбаатар хотод 17 дугаар сургуульд нэгдүгээр анги 4-р анги хүртлээ. Тэгэл 4-өөс 8 хүртэл одоо аавах дээрээс 8 төгсөв. Тэгэл төвийн 10 жил 8-аас 10 хүртэл 10 жил 80 он төгсөв. Аавч маань Та ер нь ихээс хэдүүлээ. Танай дүү бас одоо Батэрдэн гэж одоо 2010 онд улсын наадамд автомобилийн зэвсэг онгороор хамаа үзүүлсэн. Ихээс чинь одоо би 8 улаа тэгээд 2 банд 6 хүнтэй. Тэгээд миний доотлын дүү одоо ихээс 6 8 хүүхдээ 2 нь хүүхдээ. Тэгээд миний дүү өдөр Батэрдэн гэж одоо бас нормал 6 давдамжрын хонгор соёолон улсад аман хөзүүлсэн бас Батхуугийн мөрөг үзүүлсэн Батхуугийн 80 жилээр аман хөзүүлсэнтэй онгийн хэл төрүүлэхэд бас 80 жилээр аман хөзүүлсэн хонгор мөрөг бас аман хөзүүлсэн бас хулдааг аригдуулсан тэр жил 80 жилээр амар цаа хулдааг. Тэгэл 10 төгсөөд одоо тэр үед бас илгээлт гэж биш илгээлт аваад өдөөжлөнд зөвлөгөөр авч тэрнтэй явуулсан илгээлт гэдгийг аваад жилгэлтэр гач одоо эвлээ илгээлт гэж. Одоо морь уяхлаа дадууд сонирхолтой. Тэгээд энэ Дундав аймгийн Дэрэн сумын дуулга төрөнд гэж. Одоо миний ах вэ давхурах. Одоо хүүхэд байхаас л одоо багаан гэдэг одоо 8 жил байхдаа л амралтаараа дахиад очиж амардаг. Тэгээд ер нь адууд сонирхолтой. Ер нь багын тэгэл ахыг дагаж одоо морь үеийн тэгээд л тэгэл 10 төгсөд 80 онд илгээлт орж байгач. Ер нь тэгэл сонирхлоо дагаад их сургуульд явуулгаа өдөө орч уу? Тий. Ер нь тэр үед сургуульд явсангүй гэж ер нь олон хүн зарим хэлсэн. Одоо ч хүн дээр бол авч явдггүй. Ер нь юм шиг тэнхгүй ер нь ороод байх уу гэж хүн зарим хэлсэн. Тэгэл морь үеийн гэдэг л тэр адуунд бол дэндүү сонирхолтой тэгэл тэр сонирхлынхаа юугаар одоо гарч тэгэл зэрэн бийж хахад ажил мал болж адуутай орчих гэсэн тийм. Тэр дуулга цэрэн дөрж гэдэг хүн бас их сайн уяаж байсан гэж би сонссон. 750 жилд харлаг дагаа аригдуулж дөрөөр төгсүүлж аймагта соёолын төрүүлгөж ихтснээр 2-3 аригдуулсан. Суманд бол аригдуулсан алдахгүй юм байгаа гэдэг. Энэ сайн гэж байна. Энэ сайн мөр үнэлж явдаг. Саатууд. Таны хувьд одоо тэгээд би зааж авах нь одоо морь үйсэн он жилүүд яг хэзээ 10 төгсөөд л тэгэл 18 19-т ер нь би даах маягтай тэгэл цэрэн дорж ах одоо ах дээр байгаа шүү дээ. Тэгэл морины ажлыг бүгдийг хий. Тэгээ 80 онд 81 онд одоо энэ хэрлэн баян улаан гэж энэ отрын нутаг одоо нэмтий хэрлэн баян улаан манай говийн ч тийш нүүдэг биш. Нацуудаа одоо гантай зөвтэй болон тийш нь. Баян улаанд тийш миний анхны л одоо би дааж яаж ирсэн та тэгээд нэг хонгор халдсан мөр жигтэйхэн тарган мөр. Тэгэхээр манай ахын нэг хүүхэд нь бөөр муута хүүхдээ одоо хотод эмчлүүлнэ гэдэг яг наадам морь барих үед хот явцсан. Цэрэн дөрж байгаа. Тий, цэрэн дөрж явцсан.
Тэгээ би одоо ах яагаад арай нэмгэн хүчтэй нэг хонгор халдсан мөр байсан юм а энэ Баян улааны цэрэн доноо гэж одоо ч байгаа их саадуутай хэдэн сайхан зэрэг хонгор халзаад одоо өмнө урдаад одоо байсан одоо тэр сүрэн хорын хээр ядрыг дааг байхад хонгор халзан даагдаг цугур яаж үгүй юм ойн өмнө сүрэн хорын хээр төрөж хонгор халзан дааг намаа юу ер нь цэрэн доноо гэдэг юм саадуутай сайхан зэрэг халзаад одоо тэдний одоо нэг зурагс гэдэг нэг тийм хонгор халзан мөр одоо цэрэн доноо ах их хүнтэй үнэлж авсан урдан морилтой бага заалан соёлонтой бас ариг төрүүлсэн. Тэгээ 7 настай мөр хажиг өнжүүлсэн 7 настай их тогшин мөрөө тэр би өрөөлдөж хөдрөлж морддог байсан хүнээр бариулж байгаа. Тэгэхгүй бол бас хөл дөрөөд хүрэхгүй. Тийм их том мөр юусэн. Тэгээ дандаа дарж мордно дутуу мордод үлгэдэг тийм айхтар тогшин мөр юусэн. Тэгээ за хонгор халзан мөр өмнөхөө ягаад хэрэггүй үстэй чи ганцаараа өмнөхөө ганцаараа дийлдэж өгөөж байсан. Хонгор халзан мөр ууж өгөх тэгээ бусдын уяад мөрдөө. Тэгэхээр ахыг явсан хонгор халзан мөр бариад авлаа. 17 хоногтой. Наадан болоход 17 хоногтой байна. 70 нь мөрлөсөө. Дугуйсан 70 тийм. Тэр 370 байгаа байлгүй тийм. Хажиг мөр өнжчихсэн. эдлэгээ багтаа. Эдлэгээ багтаа. Өвөлж бол эдэлсэл тэгээд. Өвөл эдлээд яасан тэгээд тэр үс ногоо цагаа эрлэн баялаа ногоо цагаа сайхан гэрт гарчин. Тэгэхээр морь мал тэжин гэж байгаа шүү дээ. Байрлах юм бол юм гэсэн. 17 хоногтой барьж аваад тэгээд мордод тавиал одоо манай дүү эрдэнэ гэдэг одоо бас тэр үд жоохон 12 3 тал мориноос хасагдсан 14 5 тал өгдөг юм. Тэгээ өнөөхөр өрөөлдөж байгаа бариулж авч байгаа нэг мордож жаал зангийн араа нэг зөвшөөрөл хөнгөрөөж байгаа. Тэгээ 17 хоног юу багт наад чинь дорол болж байгаа юм чи. Тэгээ борын санжгийн зэвд нь адрах гэж хэмтэн дэлгэр хаан тэр хаварыг олон төрүүлсэн зэвдэд байгаа баг. Тэгээ манай ахтай их найз. Тэгээ ирж одоо морь ярина л та. Тэгэл одоо хүүхэд байх чи өнөөхөө чагна. Тэгээ Цэнжугаа ер нь нэг морийг яадаг усаараа үйдэг хүн байсан. Тэгээ зэр доторгаа нөө уйснаа ахтай ярина. Тэгээ өнөөхийг чагнаас сууж байна. Тэгээ ер нь нэг хэрлэнд би умбуулаад яадаг. Тэгээ нэг умбуулахад нэг давхлын дайны ажил болдгоо шүү. Усан засал ер нь усаар умбуулж байна. Олон умбуулж үйдэг 3-аас илүү умбуулж байна. Тэгээ баг зэр гэж баг зэр доторгаа нэг шийд давхиж байсан. Их зэр 2 зэр дотортой баг зэр нь давхиж байсан. Тэгээ баг зэрдэг усаар зас тэгэл уралдаад юм 3 умбуулаад тэгэл тэгшигээ болдго юм доо. Тэгээ миний зэр доторх аргагүй хурдаад байгаа. Одоо даваа нэрмэн гэлэн халцсангууд юм. Тэгээ өнөөхийг сонсч ийсэн. Хонгор халзан мөрийг чинь өдөр хөлсөлж аваад тэгэл орой хөлсийн эвэрсээ хойно нар жаргахын багцаанд л хэрлэнгийн яг хөвөндөр юм чи манай. Бууц. Амдэрс гэдэг амдэрснээс зүүн талд нь байсан юм аа. Яг тэр пойлны юунд бууцсан байсан. Яг голын ирдэг бууцсан байсан. Тэгэл орой дүүнрээр шахуулж гоор уртаагаар аргамжаагаар ингэж аргамжаал. Тэгэл умбуулна та. Тэр тарган мөрөс ингээл нэг үүдэ хоймор явал хүүштэй голын ус чинь үүдэ хоймор явал хамранс тэгэл сар гэл дуугараад байд. Тэг хамран дуугарахаар тач гаргадаг ингээл ярьж ирсэн. Өнөг нь бол өнөө хүүг тогтоогоод авцсан. Тэгээд нэг үүдэ хоймор явуулахаар хамран саталцаалаа. Тэгвэл татаа гаргасан. Тэгээд нэг удаа 3 умбуул авчихна. Нэг удаа нэг дор. Тэгээд нэг түхэлцсэн зүгээр амьсгаанд багтчихсан юм байна. Тийм пер тамир юм шиг усыг урсгал нь өөртөө шигсэрнэ. Урсгалын сөргөөж сүрж өмбөлдөг. Тэгээд нэг удаа яхта 3 умбуулна. Тэгээд заримдаа хэдч умбуулж юусэн мэдгүй. Нэг хүүхэд байх чинь умбуулахт нь яагаад тэгэл тэгээ яасан Хэрлэн баяа болон 7 сарын 11-нд өнөө улсын баяр наадмал. Тэгсэн тожлын бүрүү гэж дэлгэр хааны сайхан холзогл мөрттэй байсан. Одоо энэ хүүдмэр нь үйдэн 7 дөргээд 7-ноор болтолдог. Тэгээ тожлын бүрүүга ягаад нөгөө хонгор халзан мөрийг чинь Хэрлэн баяа улааны наадмал мартуулж байгаа. Тэгээ хүчин их амарх явсан. Дараахан нь хүчин буугаал. Тэгээ нөгөө уул нь үндсэн бэр ихтэй сайтай байсан мөр чинь тэгэл болтгол юм байсан. Тэгээ мартуулсан тожлын бүрүүга нэг дүүн халзан мөрний хүчийг яач вэ гэж асуугаад байсан. Тэр хүн гайхаад байхгүй чинь морь үйдэг хурдан мөртөө. Тийм богино хугацаанд тэгж 17 хоног дотор тэр дадан мөрсөн мөрний хүчийг ер нь яага болгоч дүү юу хийж юу гэдэг тажлын мөрөг надад хэлсэн. Тэгээ өгөж явах дуугарахгүй юм хүн тэр түүний өдөө самаагүй юм гэж яах. Тэгээ хонгор халзан мөр их хол төрүүлсэн. Бэлэн баяа болоо. Нэг зээр даагүйсэн урд жил нь араа нэг боргоо нэг охин сайхан охин хөрөө нэг хавар унгын чон ичдэг. Тэгтэл манай хадуунд нэг тийм савдэр зэрэг унах ирж байна. 10 хоног хатууд агаал яваад байсан. Өнчөө унаг.
Тэгээ нөө боргооны ухтаа гандраа өнөөхөд авахуулаад. Тэгээ тэр жил хусран даа. Гүүг нь хүлж авахулж байгаа соверсэн одоо ээл аваагүй. Тэгээ тэр заагаа зээр даага төрүүлж хонгор халзан мөрийг хол төрүүлгэж. Тэгээ тэр усан засал гэдгийг тэр үед бол ямар юм авч би бол учраа мэдэхгүй л юм чинь. Нөгөө тарган мөрийг 17 хоногт умбуулсаар байгаа л тэгээд чинь биендээ хөндөөр авахгүй дөө хүчин самхан болдог. Тэгэл ер нь анх надаа би дааж үйж байгаа юм даа. Тэгэл их насны гэж ядраа дааг харигдуулаа. Усан засал бол тэрнээс ширнэ хийгээгүй. Би энэ Батхуугийн хонгор моринд нэг ус цохой нэг хийсэн. Тэр хонгор морийг тэр чинь нэг урагшаа Шинжаан нэг адуунд явна гэдээ явсан юм аа. Тэр чинь одоо урдаас нэг адуу их оруулдаг боллоо ш нэг үе. Тэгээд тэрэнд явж байгаа оройтхгүй. 6 сарын 10-д гарчаад үүдэг. Урдаас нэг адуу оруулж ирэх гэсэн тэнд 20 цээргээд яана гэдэг. Тэгээ Батхууч одоо удахаар бол чамайг шууд яагаад явуулъя гэж үтэл тэгээд нэг олон хонолгүй гаргаад тэгээд ирээд араа орой барьсан морд. 20-д ер нь дөхүүлж барьсан 16-7 болцсон биш юм болоо да. Тэгээ хонгор мор ирсэн таргалцсан бид. Тэгээ би энэ ганц худаг гэж энэ Досын давааны ард бууцсан байсан. Тэгээ тэнд чи одоо ямар гол думбуулах гол байх биш. Тэгээ би худгийн хөйтөө усаар цохиж үтсэн. Тэгээ саа угаагаал хөйтөө усаар цохиж. Тэгээ нэг хоногийн шах цаахтар тарган мөр яагаад вэ? Тэгээ тэр усан өдрөг гэж авдаг юм биш. Усан өдрөг. Тэгээ усаар арай илүү цохоод уул нь их л цохоод их сайхан болоод нэг давхилтаарч өнгөнд гараад ирлээ өнгөлөд баг давхилтаар гараад ирсэн. Дунд давхилтаар бас аштайхан гараад ирсэн. Тэгээ сүүлдээ усаар арай хүчүүн буулгах гэж арай шунц цохиж усан өдрөгээ суудаг юм лээ. Тэгэд усан сухчаа тэгэл хойшилж л юм л л дээ. Тэрээс өөр бол усан өдрөг юу бол цохоо бол хийгээгүй. Ер нь тэгээд усаар оролдох хэцүү л дээ. Ер нь хэцүү гэж ярьдаг юм лээ. Оёшийн олж хайхтар яахгүй бол болдгоо. Одоо энэ тулсан моринд бол яг тэр усаар умбуулах, усанд умбуулах л юм. Сайн. Бид тэр борын тэмжүү гэдэг хүнээс л бага багтаа сонсож ирсэн. Тэр хонгор халдсан морийг бол тэр суман тэнгээр л хийсэл дээ. Тэр 17 хоногт тархан морь жижиг. Яг тэгээд нэг оноалтанд тараал орс төвсөл. Би 89 оны 6 сарын 10-нд орлоо да. Яг морин тойруулгатай да. Ягаад. Энэ одоо Шаруу самбуу гэж манай хүргээх. Одоо манай ихчийн хотод одоо ерөнхий нэгтгэл мод хийж ирсэн. Тэгээд ихчийн тэгч одоо Шаруу самбуу гэж одоо сайхан самбуу батсан байдаг. Одоо самбаахын тэгсэн зурагт үзчихсэн тэр морин тойруулгын нэг харьяалгаалan гэдэг нэг өөр нэг зурагтаар яг тэр үед нэг тийм тойруулгын тухай нэвтрүүлэх гэсэн. Нөгөө сааттай хараад. Тий сааттай хараад. Тэгэхээр би хэлэхгүй энэ тойруулах чи юу нараад баруул яадаг юм. Чи юу надад тодорхойлтой. Чи хүсчихвэл болно ш та. Ихчин тэгвэл би нэгтэй уулзъя. Тэгээ нөө 2-3 хоног жисэн тэр Бямба генерал гэж энэ Батлангууд тусахны хэмжээнд дарах байсан. Тэр үнтэй уулзсан манай нэг дүү ингээ морин талтай нэг юм бэ. Өөр хүн авидаг чигээ. Тэгээд Бямба генерал дээр ороод тэгсэн тэр даваа хүү гэдэг өнөө хүсэд байсан хүмүүс чинь даваа уулзсан яах вэ? Тэгээд л олсон юм дээ. Тэгэл даваа дэрж ингэж одоо мөрөөс төгөөдөө зарлаа. Даваа дэрж хөшөөч байлаа. Тэгээд л тэр хоёр хүнтэй нэг нь клубын захирал нэг нь одоо морин тойруулах яаж. Тэгэл даваа ахаа одоо туслахаар эхэлж ороо. Туслахаар ороод тэгэл эхэлсэн дээ. Тэгээ ер нь тойруулгын туслахаар одоо адуучин. Тий, адуучин одоо туслах уяач нь орж байгаа. Таах. Тэгэл одоо шавар ороод туслах нь болоод тэгэл 89 онд гэлж одоо тойруулгын мөрдийг одоо туслахаар яаж вэ? Тэгээ 89 онд нэг бор даах их хол төрүүлсэн. Сүм биш байгаа. Сүм биш байгаа. Тэр чинь 89 онд төрүүлсэн. Даах төрүүлсэн шүү дээ. Хавар одоо би сургаж тэгэл даваах одоо манай багш. Чи наатайгаа нэг аштайхан шиг нэг мордоод нэг зүгсрүүлээд дээ. Тэгээ тэр үед чинь одоо би 20 гарцсан хүн чинь дааган том дэл шүү дээ. Тэгэл мордоол яасан. Тэгээ нэг жоохон чэйжэн дарж хаа тэгээд нэг тийм мэдсэн дүүхэн байлгаж байгаа л улс их хол төрүүлсэн шүү дээ. Даваах ягаал. Яасан. Тэгээд лангад хориулах чинь одоо тэгэл туслах уу яачаар ороо. Тэгээ сүүлдээ адуучин болол тэгэл хятад дээр нэг хэдэн жил болсон. Дөржрөнгөө хэмэр бол
Ер нь лавраад байсан. Аврах. Гоё байгаа сайхан байгаа хоёр тэнцүү бат байхгүй. Тэр гол мол энтэйгээ тэгэл өсөн хүртэл гоё шүү дээ. Тийм халуун буух юм, халуун юм шиг хээлч юм шиг тийм үү шүү. Яг хээлч юм шүү дээ. Халуун. Тэгээ мөр шинжгээ явдаг, хэр мөр хараад байдаг. Тэгээ мөр шинжүүлэх аваа явсан. Хэр мөр ярьсаар боцоо үрдэг. Хэр мөр шиг мөр яаж байх юм байх бит чинь одоо өнөө ирлээд морин завуудын өнөө хайхтан мундаг тагс махин орцсон байхгүй. Цаад болдог. Би нэг өөр. 100 жилд нэг төрөх мөр болов сандгийн. Одоо энэ ирлээдчээр тийм мал гарах байх л да. Одоо сайжирчлаа да Монгол хатуу. Тиймэр гарах байх л да. Гэтэл хэцүүлдэ. Дахиад ирлээдчихгүй шүү дээ одоо. Тэр морин завууш нь дахиад ирлээдэж байсан. Тэр нэм цагаан амтай шар хоёр адуунууд нь тогшин. Дахиад ирлээдчихвэл 1, 2 дугаар, 3 дугаар үеийн төрөл явахгүй юм бол хурдны хишин билээ шүү дээ чинь. Бас хурдан мод биш. Ганцхан зан чанарын юу гэсэн юм. Өнөө төсвөлтэй. Тэр одоо зан чанар тэр омголон Зөрөгтэй. одоо тэр байгалийн төсвийг даах. Тэгээ тэр сэтгэл зүйн тэр юу тэр төрөл авах хэрэгтэй. Тэр дахиад өөрөө хурдаад дуу. Тойруулга одоо одоо жаргалантай морин завууд одоо татан богдал тэрний суурин дээр л энэ галшрын одоо цусаажруулна гэж галшраас одоо хонгорголдуулаад бодчих. Гүү авчиж нийлүүлж тойруулга одоо үсийг байна. Арс гэдэг юм лээ. Тэгээд энэ сүүл хэрдээ энэ Ростовын морин тойруулгаас өдөө үлдрээ 5 адраг ирсэн гэдэг. Тэгэл тэрний одоо монголчсон одоо үрийн үрдөлүүд л сайн тахж өндөө байна гэл. Одоо тойруулга одоо гэдэл удам хөгшил хөөх юм бол жаргалантай морин завууд ч гэсэн бас ялгаа байхгүй. Бас гайгүй тахж байгаа адууны удам хөгшлөг хөөхд л ер нь морин завууд тойруулга дуруу ер нь орчод идэх юм. Дээр үеэсээ л одоо улсын бодлогоор сайжруулж байсан адуу юм байна л да тойруулга дуу гэдэг чинь. Гал шараа дуу за тэгээд л энэ тэс за Сүхбаатар аймгаас ус адуу авчирч байсан. Тэр ер нь бодлогын чанартай сайжруулж байсан адуу болохоор одоо тэгэл гадагшаагаар сүрүүдэн одоо үрийн төлөвд ер нь энэ улсад сайн тагсан адуунуудыг ер нь судлаад авах ер нь тойруулгаар өвч шүү. Морин завууд хоёр бол заавал орж иж юм л. Түмний их entertainment үзүүлж байна. Миний бол яг мэддэг энэ дадраган дотор сартны илүүтэй. Сарч ер нь тоймгүй явна шүү дээ. Сартыг одоо Монголын улс төрний 750 жил соёл их хол төрүүлсэн гэж ярьдаг. Ер нь хол төрүүлсэн. Дугаараа мандаа ярьж ирсэн. Одоо улсын наадамд бол одоо хонгор мөртийн цэндийн зэвдэдэг мөрийг хамгийн хол төрүүлсэн гэж түүхэнд бичиж үлдээсэн байдаг. Тэр миний одоо үзсэн наадмаар бол одоо тэр сарт тэр дэлгэр хааны хөдөө хараад бол их хол төрүүлсэн. Тэр ер нь багцаагаар ер нь хэдэн километр. За бас нэг километр мэдрэл байгаа байх л доо. Тэгээс 2 3 ч явж чадахгүй л километр байгаа. Ер нь хол төрүүлсэн шүү. Сарт тэгж одоо сөрөө хорын авч чадах юм төрүүлсэн шүү. Хойдон жил нь улсын наадмын дээгшөөгөр улсын наадам дээр хоёр уулзсан шүү дээ. Тий. Хойдон жил нь нэг нь далаатай адрах нэг нь ачиг. Тэгэл хойдон яасан. Тэгээд сөрөө хорын төрүүлж сарт хамаа үзүүлсэн. Тэгээд сөрөө хорын хэрж онцгой ордон мал байсан байна. Тэр юу тасархай байсан бол байсан. Та юу ер нь дэрэгдээс тарж ирсэн үү? Харлаггүй яа. Цуг ойрхон уяар цуг ойрхон бууж байсан чи юусоо. Тэр чинь ярамгийн ард буудаг гэсэн майхан чинь ойрхон буудаг. Цугд тийм орцогдох хөнгө ястай хойгоор олон уулзах их сайтай. Тэгээ толгой молгой тийм ясан мах байхгүй. Тэр нь одоо бэрхийх уттай тийм. Бэрхий тийм жижиг хэтэр штэ. Тэгээ хүзүүсээр дал их сайтай тийм. Тэр жил одоо нөгөө улсын 70 жилийн явгаар нэг яриа байдаг штэ. Сартыг нөгөө давуугаа үйдсэн баг тийм ээ. Тэгэхээр нөгөө данзан нямгаа үрж үзчихэд одоо нөгөө тамир суугаагүй байна гэсэн үг лөө. Тийм яг үнэ. Тэр чинь юу шүү дээ? Тэр чинь хавар юм чинь эрт. Тэр чинь бол яасан? Би тэгэхэд ана адуутай байсан. Ана туслаа авч энэ их хатон дарах гэсэн байсан. Тэгсэн данзан нямгаа ирж гинэгэнгүүт би энэ булгын тохойд юу 5 толгой одоо тэргийн баад тэнд их адуутай. Энэ галзуурын яадаг. Галз юу юм тийм. Туул биш одоо туул 5 толгой тэргийн баад гэж шүү дээ.
Тэгсэн Данзан нумга ирсэн гинэ гэн. Тэгэнгүүт нь хойшоо адууга амчаад тэгэхэд даваах тэр юу одоо энэ антина ар гэж биш та одоо галзуу хараас зүүн цагаан хөтлийн өрдөө зүүн дор даваах тэнд адууга тэжигээд ноолол байж байсан. Тэгээд аквад очсон чинь Данзан нумга ирсэн байна. Даваах нэг 21-тэй. Өвгөр илчиж. Ирээд арсан чи өвгөн нэлээ ууртай маягтай байна. Тэгсэн сартыг тэжээсэн одоо хавар тэжээсэн чигтэйг нь даргаад байгаа одоо авчигаад байгаа. Одоо 70 жил дор бол. Тэгээ хоёрхан гүйтэй гэсэн. Хоёргоо оролцсон. Тэгсэн өвгөн тэгж чи юм мэдэх болоогүй дээ чи яа. Энэ гүүн цөөцсөн бяр суухгүй надад. Сөрөө ороо төрүүлч хэлдэж чад. Энэ гүүг нэмж өгч. Энэ бяр суухгүй надад. Яаж болох гэж. Ингээс даваах дугуй суугаад байсан юм. Тэгээд даваах гарлаа даваахыг гарахаар би бас даваахаа гарч. Тэгсээд яачгаа даваах ажиж үнцэн. Ажиж үнцэн. Ачаагаас зөрж өгөхгүй. Юу юм. Хоёр хөнгөө амир сайтай байгаа ийм азрагыг бэрэгөө байна гэдэг. Багш зөрж байгаа өгөхгүй гэж байгаа байхгүй гэж ажиж үнцэн. Тэгээ би бас бодож байгаа нэрэлж үнцэн ийм тархан ойрсол цаадрах ийм таргаад ямар нэг ярьдаг. Тэгээ хоёр гүтэн тэр чигээр нь байсан. Тэгээ ам үзүүлсэлтэй. Тэгээ сүүлд бодож одоо ингээ яаж яхад тэр орон ханаагүй адуу чинь бяр суудаг юм байна. Орон гараагүй адуу гэдэг чинь хоол болдгоо. Хооллохгүй болохоор бяр суудаг. Бага энэ потенциал энерги алдаад байдаг. Нэг одоо сэтгэл нь тогтож тогтохгүй. Сэтгэл тогтоогүй болохоор одоо тэр хооллох юу байхгүй тэгэл. Тэгэхээр бяр суудаг юм. Тэгээ тэр хүн бол агуу хүн байгаа ч тийм ээ. Тэгэл 90 хэдэн онд 3 онд юм уу тий 93 онд даах чинь одоо би ахны юу ажиллаа өглөө. Одоо өөрийнхөө мөрдийг ажаа Данзан нумгаад гэх чинь одоо морины суунад бэртсэн байсан. Тий тэгээ ер нь мордоо ажааг би бас таарав. Морины сууж бэртчихсэн. Тэгээд 93 онд над одоо тэгэл морийг яд хэлсэн. Улсын наадамд тусны морийг харагдуулах бас одоо мөрөөдөл штеп. Эхний жил одоо анх тойруулгын мордыг авцсан мордоо уяал гэсэн. Тэгэл одоо даваах чи ер нь ихтэй ажил хийм л дээ. Яагаад ч гүйт ногоон цадуугүй юу. 5 сарын 10-д жоохон гарахаар ер нь ажил хийгээ эхлэх шүү хэвчтэй мөрдөг. Ер нь ихтэй ажилтай. Ахтар ихтэй ажил хийдэг. Тэгэл одоо багшийн юугаар л явна шүү дээ. Данзан нумгаар чинь бас 2-3 жил дагсан шүү дээ байсан. Данзан нумгаар чинь даваах тэр адуу ногоон цадаад яачин. Ирнэ. Тэгэл цуг мөр өгдөг байсан чинь. Тэгээ анхны авсан жил мөр уяачлаа тэгсэн хамгийн дээгүүр давхсан энэ хээр халдсан мөр маань соёол мөр байсан. Ер нь битүү мөр байсан. Өнгөлж явсаар байгаад үзүүр дээр суугаа шогшицсаар байгаад далаад хамгийн дээгүүр давхсан тэр. Тэгээд нэг 10 хэд 20 хэд 30 хэд давхсан. Тэгээд далааны сунгон гонорсон одоо давсан гон одоо миний мордыг үчижээ даав нөх яах вэ эхний жил яагаад зүгээр сайхан үйж зүгээр арай хөлсөн олдсон юм уу гэжээ тэгэл яваад гсэн. Ээр найрагдаг үдчихлээ. Тий. Дараа жил нь сартыг үйсэн. Сартыг буруулсан. Тэр чи одоо дугаараа миний туслах уу яаж. Тий. Батулжи. Багийн татвар. Тий. Одоо энэ татвар. Би туслах байж дугаараа авчих. Энд чи морин жирэн багасаас болтой. Өө морил яриад морины шүүд юм яах ч. Морин спорт өгөл тамирч. Тэгээ дугаараа туслахаараа. Тэгэл анхны найраг маань одоо сарт улсад гурвалж. За архим үзэгчтэй 1993 оны Ардын хувьсгалын 72 жилийн үндэсний хөрийн наадмын хордон азрагны төрөөж ажсын буурал даваан дээгүүр гарч ирж байгааг үзэгчтэй охин харж байна. За өнгөн дээр гарч ирсэн сартай зэр газар бол Дундгой аймгийн Дэрэн сумын угуул Монгол улсын намдаа уяаж гүр базрын бачуулууны уйсан морин тойруулгын сарт гэдэг азраг за ард дээр нь 20 дугаар зууны манлайг хүлэгч Данзан нэмийн даваа хүүгийн цолмон алтар азраг гарч ирсэн. За арын азрагнууд нь Төв аймгийн Баян цогц сумын уяаж Цэрэн бэлгийн бэлэвсэн зэр азраг за Дундлын цоохор азраг бол Төв аймгийн Зэрэглэн сумын Монгол улсын намдаа уяаж Дорнын сумын цоохор гэсэн ийм азрагнууд одоо араас гарч ирсэн. За өнгөн дээр бол морин тойруулгын сарт зэр азраг одоо яваад байгаа. За араас Партизан хорооны Лүндгүй хордон хул азраг гарч ирсэн. За улсын 70 жилийн ойгоор айрагдж байсан ийм хордон азраг да. За бүр одоо нэвтгэн дуулаа өнгөн дээр гараад ирсэн бол
морин тойруулгын Сарт гэдэг газар амын үзүүн дээр яваад байгаа 1990 оны Монголын улс орчны 750 жилийн үед азарган соёлын дөрвөлээ хойдон жил нь улсын хөрийн наадамд амыг үзүүлсэн. За 3 дээр нь Налах дүүргийн Монгол улсын мандав яаж танил зүрэнгийн гарамжийн өсгий цагаан хар гэж нэвтрхэн дөмнийг гараад ирсэн үршилж харагдаж байна. За ингээд ардын хувьсгалын 72 жилийн үндэсний хөрийн наадмын адуун зүргийн мандаа хурдан азарганы төрөөчдөө буян тухайгийн буурал дэмжид варианд орж ирж байгааг үзэгчтэй охин харж байна. За өнгөний хоёр азаргач бас одоо тун ойрхон юм да. Хүндүү юул азарга өнгөн дээрээ за ард дээр нь бол Түвэнгийн баян цагаан сумын угуул 20 дугаар зууны мандаа их хүлэгч Данзан нэмийн даваа хүүгийн Цолмон алтар гэдэг азарга гараад ирсэн. Монгол төрийн их хоёрын наадамд дөрвөнтөө дөрүүлсэн алдарт ажны хөрөн азарганыхны юм одоо төлөв байгаа. За ингээд энэ жилийн азарганы түрүү магнаагаар парцсан хорооны үе ажил хүндүү хурдан хол азарга төрүүлэн ирж төмөн олнон байсгаж төмний ихийн алтан жолоо өргүүлж байгааг үзэгчтэй охин харж байна. За аргагүй одоо улсын 70 жилээр хайрагдсан довтой азарга гэдгийг харуулж өнөө жил одоо инхүү түрүү магнаа дурдлаа. За ам үзүүн даваа хүүгийн Цолмон алтар азарга за айргийн 3-ын азаргыг бүгдээрээ харцгаая. Өнгөний 2 азаргач бас одоо сирэгтэн орсон юм байна. За хол юм оо хол юм. За 3-ын азарга Дундгой аймгийн Дэрэн сумын угуул Монгол улсын мандаа уяаж Гүр азрын Батчулууны үеж хурдлуулж байгаа морин тойруулгын Сарт гэдэг хурдан азарга орж ирлээ. Улсын их хоёрын наадамд хавчиг 6 настай азарга алдарт их сүрэн хорийн босоо хоёр азарганы ард дээр ирж аман үзүүлсэн. Азарган соёл Монголын улс орчны 750 жилийн хэрлэнгийн өдөө харуулж очиж одоо холхон дөрүүлсэн азарга төрийн их хоёрын наадамд инхүү хоёр тон харагдахаар хурдан явааны нэ. За алдарт Алтан гац хэмээх одоо улсын их хоёрын наадамд нэг дөрүүлж хоёр харагдсан морин тойруулгын Алтан гац азарганы өр Сарт зээрд гэдэг азаргыг Монгол улсын мандаа уяаж Гүр азрын Батчулуун уяж айргийн 3 дурдлууллаа. За Батчулуун мандаа инхүү төрийн их хоёрын наадмын анхны айргаа үртлээ. За айргийн 4 гарамжийн өсгийн цаг хараацраг хурдлаа. За айргийн 5 Түвэнгийн баян цогцсон уяаж Цэрэн бэлэн бэлэвсэн зээрд азарга төрийн их хоёрын наадамд инхүү 2 тон айргидж байна нэ. Багш нараа очлаа азарга айргдуулсан өөр гаштай бас магтуулах маягтай очино үстэй өө жишмчгүй нээс. Мөр айргдуулаад гэж яаж тоож угааж янзлах. За тэгэл өнгөрлөөд юм хэлж чадах бол тэгээд хойсон жил нь хээр халзмар дугаараа бас туслах байж. Дугаараа чи юу сайн юу надад мартал яг л хийсэн юу хийж. Хойдны их насны мөр төрүүлчихлээ хээр халзмар 7 настай мөр төрүүлчихсэн. За багш хамаахнаар очлоо магтуулах маягтай 2 жил дараалал хийж байгаа юм шүү. Адарга айргдуулаад мөр төрүүлчихээр одоо бас нэлээл чийж юу очих вэ? Оо яг мөр төрүүлэх гэж юм бас одоо болж байна одоо залуу одоо ингээл цааш арих хэрэгтэй гэж. Бас нэг чинь анзаарч яасан. Та нар хоёр халзмар улсын наадамд угсраа ирэхэд нэр нь хэр ихтэй вэ? За ер нь бол хоёулангийн яг дараагаар очих юм ч гэж ер нь санаагүй юм шүү зүгээр. Хээр халзмараа бол ахаад төрүүлчихнэ гэж санаж байсан. Би дорцрэнгийн хээр марыг л очиж хардаг байсан юм. Манай онон цуг яана он чинь дахиад тэр ягаад хоёр халзмарыг ирж үзэл. Тэгээд мордохын өглөө адраг мордсны ардаар хоёулаа дахиж очиод дорцрэнгийн буула уян дээр. Тэгсэн ягаад л дээшээс айрыг цагаа яачил. Тэгээд уян дагуур нараа. За чи хээрмэр үз хараа. Тэгээд хээрмэр чи арайч тал нь араа илүү юм аа хоёр халзмарнаас. Тэгээ яг чи яг хүр бариад үзгээл дорцрын бид нар ч найз судалт бид нар чинь дорцрын чинь даас гүртээ ер нь үеийн бид нар нэг үеийн чи. Хүр яад хамаа байсан яваал. Тэгэл хээрмэрэнд нь хүрлээ. Далангийн нэг би нэг ягаад үзсэн араа тал нь илүү юм аа хоёр халзмараас. Шилэв одоо нэг хуруу араагүй одоо нэг. Миний хоёр халзмар бол нэг өлгөн шилэмтэй байна. Хангаач чирээс. Даланд нь хурс араа байгаа. Тэгээд мордоо явсан. Тэгээд оноо яаж вэ гэсэн задаа халзмар төрүүлж байгаа хээрмэр араал даланд илүү юм бэ. Эдэн гихшгэл байна. Тэгээд хээр халзмар бол төрүүлчихлээ гэж санаж байна. Зээр халзмараа бол яг халзмарныхаа ард л байсан. Хээр нь өнгөндөө байсан. Тэрээс нь дунд нэг шороо идүүлсэн юм аа долооны сунгаанаар. Хээр халзмарында шороо идүүлчихэд. Тэгээд яг шороог нь авсал да. Гэтэл төрүүлчихнэ. Болчих юм байна гэдэг. Тэгээд хээр халзмарныхаа хүүхдэд манай дүүгэн тэр хүүхэд одоо оюун урдна гэж аав нь эрдэнэ бол тэгээд манай хүргэн тэрний одоо том банд нь уугна гэж одоо тэр унжсэн. За хээр халзмар чи яг айдас тэр минийхүүд болж игэл холол гаргаж ирээр юм. Ойрхон бол бас хэцүү шүү юм араас юм өрөөдөрч байна. Айдас тэр болж игэл холол тастаар юм. Танаас эртгэн тастал гаргачаарай. Тэгээд зээг талзмарныхаа хүүхэд тэр бол 15 6 та хүүхэд байсан. Биеэр жижигхэн зайд ондог. Тэгээд өргөнөө гэдэг. Тэгээд өргөнөө за миний нэг
айдас давхад нэг 10 дотор гаргаад ирвэл айргиж магадгүй гэж алдсан мөрч. Арай айж явах юм. Тэгээ айдас дээр гарч ирэхдээ нэг 10-ын дотор л шахаа гаргаад ирээ. Их доор гаргах юм бол бас хожуудж магадгүй шүү. Тэгээ гол нь халзан морой л ахид төрүүлэх гэж бодож байгаа. За 1995 оны Ардын хувьсгалын 74 жилийн үндэсний хоёр наадмын хурдан их насны мөрлийн уралдаанд 500 гаруй алтан дуртаас өнгөрсөн. За айдсын даваан дээгүүр гарч ирэхэд морин дойргын хэр алзан гэж өнгөрсөн жилийн түрүү магнад дурталсан хурдан хэр алзан мөр өнгөн дээр гарч ирлээ. Дундгын Монгол улсын манлаа уяач Гүр Азрын Батчлон уяас олгыг тааруулж байгаа. За Арын мөртийг харъя. Ахиад одоо Батчлон манлайг уйсан зэр талзан морин. За Монгол улсын алдарт уяач Дамбын болдын босоо хэр гэдэг мөр цоовгийн дөр цэрэнгийн хэргээд аваргууд нэг 10-ын дотор л айдсын даваан дээгүүр гарч ирлээ да. За өнгөн дээр бол өнгөрсөн жилийн төрийн хоёр наадмын түрүү магнаа Дундгай аймгийн Дэрэн зумын угол Монгол улсын манлай уяач Гүр Азрын Батчлооны уйж урдлуулж байгаа. Морин дойргын хэр алзан мөр гарч ирсэн. За хэр алзан морин өнгөн дээрээ зэр талзан морин ам үзүүн дээрээ. За тойруулгын хоёр алзан морийг хоёулангийн одоо Монгол улсын манлай уяач Батчлон уйж байгаа. За Дамбын болдын хэрмэр 3 дээр, цоовгийн дөр цэрэнгийн хэрмэр 4 дээр гарч ирсэн. За ингээ барайнд орж ирэхэд морин тойруулгын зэр талзан морин түрүү магнад дурталж за хэр алзан мөр өнгөрсөн жил дөрүүлсэн бол ийгөө энэ жил ам үзүүдлээ. За 3 болдын хэрмэр 4 цоовгийн дөр цэрэнгийн хэрмэр дандан аваргууд л орлоо доо. Сэлэн аймгийн уяач лав сүрэнгийн зээрэн зэрд гэдэг мөр айргийн тав дурталж байна. Налаахын инктамины буурал гэдэг мөр 6 дурталлаа. 1989 он бахалны үйл энэ Дундгойн Дэрэн зумын Гүр Азрын Батчлон гэдэг яхан талаа ажилт атош тараас миний хурдны мөрийг бас надтай хамтдаг тийм аточ байдаг тэр оронд. Тэгээ Батчлоныгаа анхан төрийн наадманд одоо орой хэлбэг анхан одоо намайг дагсаавдэ. Тэгээд жил хавар таагнууд морд сургалаа. Тэгээд бар хандсан даах энийг Батчлоноос сургуулж. Тэр дааг 1989 онд их хол төвлөсөн сүмбшгаа гэж баралсан даавс. Тэгээд төвлөсөн тэгж анхан миний дүүгийн сургасан даах хөрнөд төвлөсөн юм ч тэ. Тэгээ би 1991 онд бас апман Орны агаартай ардчилж явах юм бол ажиллаа хөөс. Тэгээд өөрийнхөө дагуулж одоо өөрийнхөө оронд тавьж яасан тэр ясараа болж тэгээд онтарол яачс. Намайг содон сайхан байдлуулт. Хүн чинь одоо бас өөрийн хурдмар гэдэг бол өөрийн үр хөвч хайртай болдог. Тэр хайртай үеийг эдэлж яваа. Тэр сайхан өргөд өөрөө дагуулсан юм чи бас. Их өөрсгөө боддог юм лээ. Тэгээд анхан ч сайхан мөрөөд 93 онд одоо тэр сартгээд хурдны дэдийг улсад хайрдуулаа. Тэгээд түүнээс хойш хэр алзмар төрүүлгээд зэр талзмар төрүүлгээд бас ингээд сайхан амжилт гаргасан та. Тэгээд нэг жил одоо хоёр их мөр дараагаар төрүүлэх. Одоо нөгөө хөөхтөр очоод тэгээд ич өргөд тийш чулууч гэж тосчоод үүсчихсэн. Тэгээд бас министрийг дэж хөргөж байлаа. Тийм сайн Монгол улсын та манлаа шүүсэн. Энэ бол өмнө манлаа гэж тэр улсын 10 жилийн өмнөөс хоёр дахин төрийн наадмаар төлөвлөсөн гэдэг л. Эсвэл төлөвлөсөн. Хүн тавархан хэдгээ хүн тавар мэт. Ийм шүү дээ. Хоёр жил нь хоёр халзамар дараагаар нь хийлээ. Тэгсэн чил миний багш нэг баярлсан баг. Би очиог өөрөө гүйж ирсэн. Өөрөө гүйж ирээд хоёр халзамар хусч явахад гүйж ирээд миний хүү одоо л уяач болж игээд нүдэндээ нулимстай. Намайг хоёр суган дээр барь дээш чиргүүл барьж өгсөн. Тэгтэл тэр үнэ баярлсан баг. Тэгээс нэг хоёр айрагдах нь тэргүүл авч хэлцэхгүй.
Аргач өөрөө бас одоо нэг үе Нэг бөөнөр нь ороод бөөнөр нь нэг наадамд одоо 8 хайрыг авч ирсэн юм шүү дээ. 10 хайрыг авч ирсэн. 8 хайрыг 3 4 авч ирсэн. Одоо төрийн наадамд 10 хайрыг авах. 30-ын үений бараг талын аваа авч ирсэн юм чинь. Тэр чинь ганц нэг хайр хийгээд таах. Тэгээ их наснаар дараагаар нь оруулахад нь уйлж гүйж ирээд намайг нүсчихсэн. Хэдэн үнэн байлсан. Тэр одоо 95 оны наадамд одоо багшаага баярлуулснаас гадна та бол одоо төрийн наадамд тэгээ нэг эцэг хоёр мөр шүү дээ тийм ээ. Тэгээ дараа нь угсраа хийчихнэ гэдэг бол үнэхээр бас одоо уяач хүнд бас ховорхон тохиох газтай тийм ээ. Ер нь ховор тохиох хатар бас жил болгон хийгээд идэх биш л байна. Тэгээд сайн морины хүч одоо сайн багшийн сайн морины ил одоо авьяадаа юм. Багш сайтай, морь сайтай. Ер нь хурдан одоо сайн одоо гэдэг чинь хүнд юм сургаж үйдэг, зааж өгч үйдэг л. Одоо таарах явдггүй мөр бол хэцүү шүү дээ. Уул морины явахгүй байх юм уу, өөрөө үйж ууч чадахгүй байх юм уу, хүний толгой ирэх хэцүү. Ер нь бол сайн юм дээр л ажиллаж үзэл сайн гэж байна. Хамгийн гол юм бол морь сайн байх. Одоо морин даруулгын хээр алдсан морь, тэр зээл алдсан морь хоёр нь одоо шинж хэлбэр загварын хувьд ер нь ямар хөө адуунууд байсан бэ? За хээр халдсан морь бол ер нь бэлэн давхралтай онц хурдан морь биш шүү дээ. Ер нь онцгой хурдан морь биш. Хурдтай. За үзүүр дээр ирэхээр нэг тийм шогшин үзүүр дээр л заавал унждаг юм шиг дээ. Ер нь үүдэ хаврын гадар игээл заавал унжина. Унжаад өөрийн сэтгэл зүй онцлог нь биш юм уу? Болчлоо гэж санддаг биш юм уу? Ер нь тийм амьсгай ихтэй мөр биш юм аа. Тэгээ амьсгай ихтэй байна гэдэг маань угаасаа өөрийгөө амьсгаад бол чаддаг. Потенциал сайтай одоо бол тийм байх юм шиг санддаг юм. Зээл талзан морин нь болохтой гандэрг яг юу мөр. Хээр халзан дараа хатаг өрөхгүй гэдэг. Онч хурдаар хайхдаг зүгээр. Суудгүй тийм араас нөрөөх юм. Гэтэ зөв нэг цэжний 10 марам мөрийг бол бариад гарна л та. Хээр халзан мор бол ер нь гаргаад тасдахад тасран шүү дээ. Хаанаас гацалдаг л тасарч үйдэг. Ер нь хэр хол зайлуулах бол гэж ярина үгүй шүү. Тэр ер нь хамаагүй болдог. Үзүүр дээр л жоо унжаатай гэсэн зүгээр. Унжааг нь би цацаагаар нь гаргаад байдаг. Цацаагаас хангачаад байдаг байсан. Тэгээ нэг юм шогссон ч үсэл төрүүлнэ л дээ хөөе. Юмнаас хол явдаг байсан. Тэр нь хурдаар бол хэр халзан байна. Тэгээ тэнцлийн хувьд бол зээл талзан бол арай тэнцэл илүүтэй. Хэр халзан арай авраг дөрвөн илүүтэй. Ер нь аюулаа сайн мөр байсан. Хурдан морьё гэж эзнэн олж ирдэг. Эзэндэн ирээд хурдалдаг аа гэх. Хай хүлээх хэрэг тэний минь хамагаас түрэн халин дүүлж ирэхийг ч үзвэл хамрын самсаа шархирдагсан билээ. Хүй олноор алтан тоосонд ч дарагдвал химрийн золбоо минь сэрэгдэгсэн билээ. Түмэн агт түрхрэн хөдлөж, хөөхтүүдийг ин голож, морь дурлтан түүх амилах шиг. Эзэн богдын ир хоёр загал үүсэх шиг, эргэж ирэх шиг уралдаан гэж сайхан. Түмэн их дархан түмэн их гээд олонд шагшигдсан хурдан ажнаа чухамдаа энэ л уралдаанаас төрөн гарах хурдан ажнаа хөлөг морины тухай өгүүлэхийн учраа бол эзэн болсон уяачийн эрдэм чадал суу илгийг хүүрнэхийн өгтөл болоо. Тойруулгаас яагаад гарчулаа одоо тэгээд морин одоо сайн хурдлуулж байсан одоо. Тэгээд тэр үед чинь тэгэл тойруулгын яг их настай мөр жил 2 дараагаар төрүүлгсэн дараагаар нь оруулсан гэдэл тэгээд л одоо тэр үед одоо харахгүй сайн мөр үйж юм бэл. Тэр хонцог үлж иргэдэг хүн ч л одоо морийг одоо атуу одоо өнд оруулсан атооны юунд бол маш том хувь нэмэр оруулсан юм шүү дээ. Анхны уяштай холбоо гэдгийг байгуулж тэрний тэргүүнээр нь сонгогдож. Тэгээд хонцог үлж иргэдэг хүн ч л одоо өөрөө ч уяатаар авч одоо атооны төлөө одоо ийм ажил ер нь их том төлөвлөгөөтэй одоо цаашдын зорилго өндөртэй тийм л байсан та. Тэгэл ер нь уяачаар хавьлаа цуг яагаад тэгэл тэр хүний уяачаар очиж дуурайд ажиллаа гэж байна. Тэгээ бонцгол 6 уяачаар очиод 97 онд Эрдэнэтийн наадамд хараа заргаа мөн гэж үзсэн. Халзан мөр. Хараа заргаа улсын наадамд хараа заргаа 17-оор тавьсан. Тэр жил. Адуу их муу орсон байсан юм аа тэр жил. Тамир муутай. 17-оор орчиход тэгээ ер нь тургай ер нь хүч муутай. Тэгээ хармахандаа хүрчихсэн. Арай жургал дуухан гоётай тэгээд халзан морийг чинь манай бандгаа ган уйг чинь соёол мөр төлөвлөсөн шүү дээ. Намайг хэр халзан мөр төлөвлөсөн. 94 соёол төлөвлөсөн. Тэгээд хонцог үлж талиг чинь чи халзан төстэй 70 настай мөр төлөвлөдөг. Чи тийм мөр хаана вэ?
над хэлийг бид нэг чааваад гэж байна. Тэгээ энэ бандага халдсанмаар долоотор болохын тулд соёолон тэмүүлсэн. Бандага зарахгүй байх гэдэг. Тэгвэл манай бандага манайхаа цуг айл. Намар. Тэгсэн хэлэгч тэгээд нэг хөл нүцгэн тэр чинь гүү мол зайраг цагаа ууцгаагаад амарцгаагаад тэгсэн чинь талигч доргоно гүгэл гараачлаа намайг тэгээ. Бандага гүгэл. Тэгээд цагаараа хүрээгүүд нь 30-40 минут болсноо гүгэл. Амьсгаад гүгэл яасан чатчихлаа гэж байна. Тэгээд талигчтай юмарж байгаа гарсан гэсэн манай бандгаа хонь ялгаа хонь тоолоод өгч ирнэ. Тэгээд 150 юм энэ гадаа мал шилээд авах гэсэн. Тэгээд бандгаа. Тэгээд 7 настай тэр жил нь юу аа. Уяа ханаагаад тэгээд 7 насны уралж чадаагүй. Тэгээд хойд нь 8 настай нь уяа улсын наадамд бас нэг ханаагаад нэг эвгүүтэд гидсэнд нарийсмаар юм. Тэгээд улсын наадамд мордуулаагүй. Алцмаар мордуулаагүй. Тэгээд Эрдэнэтийн хангаан бүсийн наадам гэж анхны одоо бүсийн наадам шүү дээ. Тэгэхээр одоо мотоцикл өгнөгөө тэр мотоцикл хамгийн том байсан. Балны тав. Тэгээд тэнд хараадрага за тамир муутай морхичуд ганц халдсан морил аваа юм. Тэснэ за адрага мордуулахгүй байх ч бас нэг юу за яадаг ч гэсэн хараадрага аваа яваа. Тэгээ хараадрага авчвал амаа үзүүлж байна. Халдсан морин ер нь хол төрүүлсэн шүү нэг клиник төрүүлсэн байгаа. Та ер нь одоо айлын хатунд ороод хамгийн түрүүнд юуг нь хардаг? Ононгоо бол одоо би айлын хатунд ороод толгойг ингэж хардаг гэж ярьдаг юм байлээ нэг. Одоо хурдаа одоо шинжих тал дээр шийдэг юм уу? Тэгэл айлын хатунд ороод ер нь хамгийн гол юм бол чихштэй. Тэгээ саадууны чих хараад өөр харагддаг юм. Морийг шинжихэд бол тэгэл шавх хурц шавх зүртэй угаараа бүдүү одоо нүд томтой хамар монкор ясан толгойтой тэгэл 51-ийн шинж гэж байдаг одоо сүүл урт тийм ээ одоо арьс нэмгэн би бол яг тэр шинжнүүд байх нь бол зүй ёсол та зүгээр. Хамгийн гол юм би тэр нэг тэнцэл хаттыг л харж ялгаж чадвал тэр л одоо ер нь хамгийн гол шинж гэж би санддаг. Тэр би хоорондын за тэр хайрцагнууд их үе хайрцаг одоо гавлын хайрцаг чэйжний хайрцаг бүсний хайрцаг ингээд дөрвөн хайрцагт би ингээд хуваачдаг. Тэгээд тэр хайрцагуд ер нь ингээд нэг тийм одоо нэг за хоорондын одоо нэг дөрвөн цэцний урт биеийн урт хоёр бол тэнцэж явах хэрэгтэй. Дөрвөн цэцэн бас дэрийгээ их уртуулаад богино бол бас болдгоо. Их урт болоод дөрвөн цэцэн богинд бол бас болдгоо. Тэгээд тэр нэг хайрцагны хэмжээг л маш сайн харж трийг л ялгаж чадвал ер нь гол. Шинж бол одоо яах вэ тэр 51-ийн шинжнээс одоо аль илүү л байвал тэр нь сайн. Одоо туур зузаан одоо хамрын нөх одоо бүрээний ямсарч гэдэг юм уу тийм ээ. Одоо нэг номон дээр ингээд бичсэн байдаг шүү дээ. Тэднийг бол хүн бол ингээд аваад байгаатай ингээд ухаарад үж болно. Хараад ингээд шинжээд үж болно. Ер нь тэр зай хоорондын тэр хатыг л маш сайн ялгах хэрэгтэй. Хат гэж одоо миний ойлголтоор бол үе шүрмэс одоо арьс махны тэнцлийг хат гэж би ойлгодог юм. Тэр хат тэнцэх гэж байгаа юм. Хатан тэнцсэн одоо бол ер нь тэгээд шинж хамаарахгүйгээр явна доо. За хат тэнцэн гэдэг бол бас тэгэл нэг олон биштэй ер нь. Тэгээд дээд байшин хөнгөн. Тэгээд ер нь хат ихтэж болдгоо. Хат ихтэх юм бол одоо өндөр гараатай хөтлөж байгаа суугаад байдаг. Одоо барьяа суучдаг. Яс одоо булчин мах яс идэх чинь тэнцэхгүй болохоор одоо нэг нь одоо булчин ихтэй байх юм бол бариад байна шүү дээ. Одоо бүх зөксөө ялгаагүй шүү дээ. Одоо их булчинлаг тийм хүн бол их цуцаа амархан байдаг. Одоо булчин махтай одоо хүүтэй эм одоо махтай хүн бол цуцаа бахтай байдаг. Мөн тэрнтэй ялгаа байхгүй юу? Тийм эм махтай, булчин махтай. Тэгээд тэр шүрм сөргөн үний залгаа бол юм тохиол. Ер нь хатны ихтгэрээр мөр суугаад идэв. Хат сулрахаараа угаасаа уяад явахгүй угаасаа тэр бүх юм суларч хаад ингээд нэг юм жуучтэн. Хат тохирохороо тэгэл явчихдаг л. Тэр хатыг л их саардаг юм да би ер нь хамгийн гол юм л хат тэр үе хоорондын зай. Тэгээд тэр дөрвөн хөлийн зай. Тэгээд шунтан мөрний зай одоо тэгэл тэр зайны юмыг л маш сайн харуул. Тэр нь тэнцэглээрээ л адуу яваад байгаа юм.
Хоёр нь олон мөр шинжиж авч яваа. Шинжиж авч ирсэн мөрөд ер нь бас Русийн нааданд орж ирсэн мөр. 2000 онд тэр ам үзүүлсэн сэдвийн алаг мөрийг одоо та авахгүй хэлж өгч авахгүй гэсэн гэж би сонсч байсан. Тийм морд яг хаа зүгээр улсуудад ч морд шинжүүлж байсан юу одоо ер нь бол хүн болгон шинжиж байгаа шүү дээ. Ер нь бол хүн болгон шинжин. Тэгэл таныхаа хувьд бол хүн болгон л өөр өөрийн арга барилаар таньжил байгаа ер нь. Яг Сэдвгой харлаг морыг бол соёолмор өг ноёны наадамд 17-оор тавьсан тийм сүүлцэгээ халзаа харлаг мөр. Соёолмор 17-оор тавьсан. Тэгээ би одоо энэ бандгаа ган хийгөө шүү дээ. Одоо тойр зүг яаж байгаа энэ Нохойны ган бат гэдэг байгаа. Одоо тэр бас морилоо орс одоо Америкт мормол уяад байгаа. Гамаа тахад хэлээд нэг тэнд нэг халзаа харлаг үрээ аюулт үрээ харагдсан да гурвуулаа тэрийг нэг очиж үзье. Гайгүй юм бол бас яа. Тэгээ очиж үзсэн. Тэгээ тэр нэгдээ саримгаар тийм л морилдоо нэг айхтар том биш. Тэр буруунууд нь илүү зүгт буруунууд нь хаад юм гарах хэсэг тийм халзаа харлаг үрээ. Гал шарын биш. Тэгээ очиж үзээд тэр гайгүй ер нь лаштайхан болцол тэр бол тэнцэлтэй л адуу байсан. Бүх юм тэнцсэн. Илүү юм байхгүй, дутуу юм байхгүй. А тэрнээс биш одоо нэг монхор хамартай сэрвэ өндөртэй одоо тэгээд нэг одоо юу морд шүү дээ. Одоо нэг онцгой нэг тийм шинжтэй нэг тийм одоо ононгийн хэр мөргөлтөлдөө сэрвэ далаар бол онцгой шүү дээ тийм ээ. Одоо дөрвөн чадсан юу энэ их онцгой. Тиймэр байгаагүй зүгээр нэг тийм тэнцэлтэй нэг тийм жижиг гэн тийм л алан байна. Тэгээ гамтахыг за зул хонгор мовч одоо ингээ зүв буруу уягцаар байгаад одоо ингэсийгээ тэгээд харин дөө. Энэ их насны мөр болж магадгүй атуу байна. Та нэг өлтгийг асуугаач гайгүй юм бол авчихгүй юу гэхгүй. Тэрсэн гамтахаа тэгээд яасан. Тэгээд асуусан чинь 69 гэсэн. Шин 69 өгөөд авах гэв. Тэгээд тэр үе чинь шин 69-оор 17-оор давхсан битүүрээ авна гэдэг бол байхгүй л дээ. Тэгээд бандгаа яагаад өндөө арай л болохгүй дээ зүгээр. Бид нар харин тогтоо гайгүй сууж юм зүгээр өөр хүн төлөө аман дундорч алгадчих байлгүй дээ. Айрагцсан тэр үед бол нэг айраг төрөөс адуулж ярихстай байсан. Тэгж хэлчээ яваад гисэн. Тэгээд хавчиг өнчтөнд 7 настай болдог жилнэ. Багш чинь өөртөө чинь уулзна гэдэг дуудуулаад байна гэдэг. Би нэг хөдөө явж байгаа дэрсэн чинь тэгдэ. Тэгээд даваахыг нь сансарт байсан. Багштараа тэр гүйхэрэл яваад очлоо. Тэгсэн чинь даваах. Өө чи өрөөд ирсэн юм уу чи? Энэ хаагуур явж байгаа дэр өвчээ. За чи суугаад яадгийн чи. Босоогороо гэж идэ амсчих нь. Сандагдсан идэ аваад идэ амсчих. Одоо хоёулаа харна гээл. Намайг суулгасангүй. Ерөөсөө босоогорон зогсоогоно идэ амсуулчихад. Тэгээ хоёул ийшээ явна гэдэг. Тэгэл дараа дээлээ өмсөөл тэгээ хоёулаас. Одоо тэгэл сэдвүүгээ дөрвсөн. Энэ засгийн газрын талбай энэ хойхон л нэг л юунд л очиж байна. Тэгээд сэдвүүгээ би танихгүй тэгээ энтэй юм буур өстэй сайхан их толиотой тийм юм л. Даваахыг утсан арих марих гаргаад мор илаалсан. Тэгсэн даваа. За чи нэг их настай мөр гэдэг гоо чи наад хүүхдээрээ л их насны мөр хэлүүл заалгадаа. Харин чи заас нь аваарай чи хараа. Тэгэхэд баян хонгорын хүнтэй энэ байгаа шин. Тэгэхэд баян хонгорын хэдэн жилийн ой биш, ойтой жил байсан. Тэгээд тэн дээр нэг сайн их насны мөр авч уралдах гол зорилго нь тийм байсан. Чи хэл гайгүй шиг их насны мөр бол наадахтаа хэлдэг. Наа чи нэг юм авах байлгүй. Тэгээ би хэлэхгүй ийм халзаа харлаг мөр соёолмор бид нар ингэж үзээд ингэсэн. Одоо хавчиг энэ жилийн 7-той мөрдөө. Тэгээ би жанчуугаад хэлсэн байсан. Тэр харлаг мөр. Одоо энэ манлаа. Жанчуугаа чинь би сайн их насны мөр хэрэгтэй байна. Ахтанаг сайн их насны мөр хэлээд өгөөч гэнэ. Тэнд харлаг мөр юугээ хэлээ явуулсан байхгүй. Тэгээд доромтоор ороод яагаад тэр харлаг мөрийг чинь 8 хийчлээ ахна. 2 моциклоор өгнө гэж байна. Ахна 3-ыг өгнө гэж хэлчихлээ. Тэгээд тоногоос очиж моциклын авч өгöd харлаг мөр ахцарна гэдэг 7 хоногийн өмнө надтай тэгж ярьжсэн байхгүй. Тэгээд сэдвгээд хэлсэн. Тэр жанчуугаа авцсан байхаа тэгээд 3 моциклаар авсан гэж үнэлээ. Тэр тэгээд яасан тэр л болно одоо төрд орох мөр тэр л байгаа бахтай гэсэн. Тэгсэн заа тэгвэл тэрий чи аавна өлтгийг нөгөөгөө бол гэж юусэн. Тэгээд 2-3 хоногийн дараа авид ирсэн гэж юусэн. Дор нь бэлэн мөнгөний үргэлжлээд авид ирсэн. Тэгээд тэр жилээ тэр хэний одоо энэ зүү хараагийн Ганбаатарын халдсан бөр төрөө сарлаг мөр хамаачихсан. Холбоотой ирсэн. Холбоотой ирсэн. Тэр бол тийм том авраг мөр байгаагүй нэг тийм зургуудуухан тэгээ юм тэр бол тэнцэл болцсон мөр биш ерөөсөө л бүх юм тэнцсэн тэр хад тохирсон шүрмшиг сайтай дээд байшин хөнгөн тийм доод үе залгаанууд их сайтай тийм л мөр байсан. Тэгээ тэр сайн мөр таасан байна. Манай Бүрбаатарын хөгчний группийн Бүрбаатар хавар яасан
Манлаа хоёулаа зүүн чи Сүхбаатар яваад ирээ. Бас нэг олонний танил болмоор байна. Би ч надад нэг 20 гаруй жил морилоо зүтгэлээ улс төрөдөө айраг байдгүй. Айрагдмаар ихтэй миний очор нэг болсон байлгүй. Одоо болгүй яах одоо чиний маш ойрхон байгаа чи одоо 40 жил морилоо зүтгэлээ. Ер нь дээрээс морин зүтгэсэн хүн л дээ. Ер нь олон жил морь яасан. Тэгээд тэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тэр засаг дарга тэр Эрдэнэ гэдэг тэдний татсан. Тэгээд нэг хоёр адуу малаа үзүүлээд яагаад. Тэгээд нэг жижигхэн улаамаар харуулахгүй юм да. Тэгээд харж за наа чи харин улсад орох морчил наа чи л байна да байна гэж. Наатайгаар авчуул яадаг юм. Наа чи аргагүй хордомор байна. Тэгээд тэр нь бас Сүхбаатар суманда төрүүлсэн юм л суманда. Тэр жилээ төрүүлсэн байсан юм. Тэгээ яасан тэгээд нэг 2 3 үрээ авахаар болоод ингээд яагаад. Тэгээ улаамарны 8 хийсэн ч юм уу яасан чи би ер нь бол улсад бол бараг орох юм байна авчих гэсэн. За ил улс 2 өрөө байраар өгнө гэдсэн. Тэгээ 2 өрөө байр чи одоо чи хэд гэж байгаа гэсэн. Одоо яг хөө тэгээ 80 сая өгвөл би өгчнө гэж байсан. Тэгээ би хэлээд орсон тэгээ 8 хийсэн ч юм уугүй ч юм уу тэгээ л орсон. Тэгсэн торгоны замын гам төмөр их насны мөр аавна гэдэг байна. Их насны мөр сая насны мөр аавна гэдэг. Тэр гам төмөр л уцтай хэллээ. Тэнд нэг улаамар байна лээ дээ. 80 сая гэж юм л очиж авчихгүй. Тэр л улсад орох мөр өдөө. Тэр орчих байхаа ормоор мөр чиглэлээ гэсэн. Тэгсэн гам төмөр Шаргын уулын наадамд тэгэхэд 2 хоноод болно гэж байсан. За тэр наадам дээр л очиж үзье даа өгнө. Тэг яах вэ тэгээд чи ч бас оргүй юм хэлэхгүй дээ гэж тэгж байсан. Тэгээ өнөө Шаргын уулын наадамд яваад өгсөн гэж байсан. Тэгээ Шаргын уулын наадам болоод тэгээ өнөө улаамарыг би сураад байхгүй. Улаамар яаж юм? Тэгсэн чи 11-оор очиж. Нөгөө улаамар чи Шаргын уулын наадамд. Тэгэнгүүт ган томор 11-оор орсон мөр юу гэж авах вэ? Яригдаг юм. Тэгээд өнгөрсөн. Тэгээд өнөө улаамарыг авах хүн байх. Өнөө хэм маань 11-оор орчихсан гэд Бүрбаатар бас аваагүй л үлдэх нөгөөгүй. Тэгсэн 6 сарын 22-3 болцсон. Ер нь эрэлий зөх болцсон байсан юм аа. 2 хоноод эрэлий зөгнө гэж хэлв. Бүрбаатар утастаад. За нөгөө улаамарыг чинь он дээр бас нэг 2 3 үрээ өгч уйлж байсан. Надаар бас нэг 2 3 адуу хатард өгсөн байсан. Нөгөө улаамарыг чинь ягаад уг нь авах гэсэн чинь он нь ах загнаад байна өө. Муухны шишиг юм ямар орд ингэ загнаад байгаа. Уг нь болохоос тэ гэдэг. Утастай. Шийдвэр дуугүй л авнаадах юм. Орохгүй нь би арын дай наадах гэж хэлэнгүүт л маань зүрх орсны яасан. Хүний айхтар тийм шулуун хөлөгтэй ган дээр хүн чинь нөө бас итгэл ордог юм байна л да. Тэгсэн чинь за тэгвэл уг нь мөнгө одоо шилжүүлээд тэгвэл жил орно гэж байгаа би шилжүүллээ. Тэгэл мөнгө шилжүүлсэн маргааш нь ачаад тавиад ирсэн. Тэгээ яваад он дээр авчиад яаж. Тэгээд ерөөсөө шууд он дээр очсон байл. Тэгээ он дээр очиод онгийн мордтой давхил өгч өгнө гэсэн цуг байна гэж байна л гэж үсэн тэгэл. Тэгээ улсад айрагцсан. Тэгээ би айрагдаад ирэхээр нь би ононгоос асуусан тэг. Ухны шишиг мөр чи яач ч гэсэн өвгөө би давхилыг хараагүй юм уу? Явах нь явдаг мөр үлээ шүү гэж хэлсэн. Миний бормор бол одоо Эрдэнэ цагаан гаралтай Сүхбаатар аймгийн. Тэгээд одоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын засаг дарга Эрдэнэ гэж залуу байдаг. Тэр хүн Эрдэнэ цагаанаас эзнээс нь аваад тэгээд одоо надад өгсөн. Тэгтээ одоо их сонин төвхтэй Эрдэнэ битээр бол утсаар танилцсан. Өмнө урд энэ бормор авахын урд жил над руу нэг шүдлүүрээ байна хаа. Тамаар сонирхдаг гэсэн ахгүй мүү гэд. Би тэгээд одоо тэр үрийг нь огт үзээгүй тэгээд утсаар битүү яаж амжилт гаргасныг ч мэдээгүй нэг шүдлүүрээ шууд танихгүй үнтэй шүү дээ. Утсаар ингээд 8 хийгээд мөнгө шилжүүлсэн. Тэгээ нөгөө нөхөр маань ачаалцсан. Тэгээд энд Багнуур дээр тэр жилийн төрүүлсэн. Тэр үрэн. Тэгээд бас их сайхан адуутай залуу юм гээд. Тэгээд одоо тэр борморны сургийг одоо Эрдэнэ надад хэлээ та аваад аваач гээд. Тэгээ би Бачлуу манлаг гуугаад хоёлоо Сүхбаатар явсан. За тэр чинь хавар нэг 4 сар явцаа байлоо да. Тэгээд очиод Бачлуу манлагаар шинжүүлээд тэгээд би бол өөрөө морийг бол яг нэг хэлэхэд голсон л да. Би жижиг тэгээд одоо юу юм гээл тэгсэн Бачлуу манлаа бол энэ хурдмар шүү чи авчих гэдэг. Ингээд хоёулаа шийдэж чадахгүй. Тэг хүрээд ирсэн.
Тэгээд наадамд өглөө бас энд үйж байгаа морд маань их сайн хөдөлж өгөхгүй. Би тэр морийг нэг авчмаар санагдаад эргээд бочлоо манлаар уцтаад. Тэр жиг олон жилийн өмнө бас миний морийг уяад явжсэн л даас. 10 жилийн өмнөөс л танил найз нөхөд. Тэгээд бочлооныгаа "Гү чи нэг зөвлөөч. Би одоо тэрийг авчих уу" гэдгсэн чинь. "Тэрийг авалгүй яадаг. Наадах ч улсад орох мөр шүү" гэж хэлсэн. Тэгэл одоо наадмын өмнө хүн 6 сар энэ сүлээр л бичсэн да. Тэгээд улсын наадамд 3-аар тавьсан. За их мөр өмнөдөг гэж үнэн л юм байлаа. Тэгээ одоо энэ жил чинь улс үсээс 1/4 5 хайрыг авчлаа. Тэгээ одоо алдарт байчин, улсын алдарт байчин болцлыг бол хангацсан. Тэгэхдээ нэг жоох юм байгаа. Тэр нэг дээд нас нь тал хувь нь байдаг гэдэг юугаар энэ жилдээ бол бас их ярахгүй байгаа. Тэгээд бас алтан тортын байм болох үстэй гэсэн юм бодолтой байгаа. Манай Батчлоонч нь бол бид тэр олон жилийн өмнөөс хамт мөр үйжсэн. Хоёулаа бас архангаа явж наадж исэн. Тэгээд бас найз хөдөлтэй. Тэгээд би Батчлооныг бол энэ их мөрний уяа засал ялангуяа тэр их мөрийг таньж авах тал дээр бол нэг одоо аргун хүн ингэж боддог. Тэгээд миний энэ улсад бүсэд амуу үзүүлээд төвсгөлийн бүсэд тэгээд улсад 3-аар тавьсан энэ борморыг бол үнэхээр л таньж авсан. Тэнд бол ер нь бол бараг Батчлоноос бусд нь бол энэ нэг жоох юм ер нь юу бол гэлтэй гэжсэн. Тэгээд яг үнэхээр хурдмарыг бол шинжих тал дээр бол би сайн гэж боддог. Олон жил сайхан алтан тууртын буйнаар за дууныхаа салхин донд нөхөрлөж явсан. Одоо Батчлоон найзтай болон одоо энэ Монголын нийт ард түмэн шин сараан гэж тэмдэглэж байгаа малчин түмэндээ одоо ирж байгаа жилдээ улам одоо өөдрөг амжилттай мордон хурдан уян цэгцтэй сайхан үр хөвгтөн өнөр өтгөн аз жаргалаар дүүрэн байх юм үлзийтэй ярилцлыг өргөн төвшүүлье. Түмний их entertainment үзүүлж байна. Тэр их орд 2001 оны их ордод Замдан сүмгийн цагаал асаргыг та хэлж ирсэн гэдэг би сонсч ирсэн юм байна. Дундгой үеийн дээр ирчээд за нутгийн нэрийн цагаал асаргал гаргахантай зүгээр 10 дотор лав шургана 5 дотор багтаж чадах нүг юу гэж хэлсэн цагаал асаргал 6 турдалсан гэдэг. Тий. Тэр их хурдаар очсон байсан. Одоо манай энэ дундгой дэлгэр зөвхтийн Хүүхэн Баатар Цэрэнбал гэж одоо аав нь бас Монгол улсын алдарт 2 хүн алдарт одоо нэг айлын 3 хүн Цэрэндаг гэж аав нь Монгол улсын алдарт байсан. Одоо нэг айлын 3 алдарт үлдээ манай дундгой. Тэгсэн өг модгоо дахиад ирлээ. Чи энэ манай энэ урд энэ шилийн одоо Замдан сүрэнгийн цагаал гэж одоо гүрээ адууны нэг сайхан цагаал дарах юу сайн байгаа дарах шүү. Чи нутгийн өмнө чи очиад нэг үзээд хараад байгаа. Одоо тулцыг хүний адрага одоо хараад ямар хийдэг юм байна. Гэхдээ чи очичиж нутгийнхаа юм чи өөр майхнаар айгаал очиод яваад гэдэг чи очичиж гэдэг. Хүүхэн Баатарга намайг суулгад. Тэгээ очив. Тэгээ очсон цагаал адрага Брезент нэмнэтэй цагаал адрага уян дээр яасан. Тэгээ эхлээд майхнаар нэгээр болсон. Яалаа дэшээ суугаад тэгээ лайрыг цагаа уугаал. Тэгээ гарч харсан. Тэгээ цагаал адрага хөөрхөн юу хата нүд мүдэн сайх юм а ер нь аштайхан. Тэгээ над нэг зогсож чадахгүй байна даа л гэд нэг санагдаад биш. Тэгээ нэмнийг нь аваагүй маа. Анзарангаа явууч гэж сансан зүгээр авъяач гэж санаагүй мó зүгээр нэмнийг нь авч харуулаагүй зүгээр. Нэмнийг нь авах юм болов гэж авсан ч гоо тэгээ авч гэж хэлээгүй тэгээд үдчихэд тэгээд яг машинд орох гээд машин руу алхаж байсан чинь Замдан сурангууд гэсэн. Хөөе энэ агаал адрах хэдээр тавих вэ гэдэг асуусан. Тэгэд араа аригдахгүй юм болоо да зүгээр 10-ын дотор их лав бахад зүгээр араа аригдахгүй байхаа гэсэн. Тэгээ маргааш 6 алж байсан.
Адуу гэдэг тэр чигээрээ гав юм босууч ярихгүй ясан зэмнэ. Шахавч дундрахгүй тусан нэ. Монгол хүний сэтгэл зүрхэнд дүрлцэн байдаг тэр сэтгэлийн гавыг асаадаг амьд гав юм. Их насны морж юу л да тэгэл. Их насны мор ер нь ажил их ордог л ид. Ер нь уяач хүний ийг бол шалгадаг юм шиг их насны мор гэдэг юм да. Идэлгээ орно. Идэлгээ маш их орно шүү дээ юусэн. Зөв дарга ахуулаад тэгэл байнгын идэлгээтэй. Тэгээ уяа бол уртаар нь тэгэл ханмал уяатай байж их насны мор ер нь тэгэл цуцаагүй болгож ижил гарч ирнэ. Цуцаа нагараагүй одоо бол яагаад гарч ирэхгүй. Тэгэл 10 жилийн адраг их нас хоёр нь тэгэл 10 жилийн өмнө хоорондоо тулж уралдаж үүдэг. Тэгэл шалгуур өндөртэй л юм да. Их насны мөр бол тэгэл уяан арай л илүү ажил ордог л. Ер нь тэгээ уяхаас ер нь тэгээ нэг 6 сарын 16 сар гаргаад тэр хоорондох 7 сарын 11-ний хоорондох нэг сар гарны зай бол уяа биш шүү дээ. Яг зүгээр. Уяаны гол юмчил идэлгээ шүү дээ. Тэр алсын үеийн тэр алсаас л зөв. Ер нь зөв идэлцэн мөр тэл жилдээ сайн давхих гэдэг. Идэлгээ нь эхлээд буруу идэлгээгээр орчих юм бол засна гэдэг бол маш хэцүү. Тэр хоног нь багтах юм байдаг. Тэгээ өнөө засалт чинь заавал хоног хэрэгтэй байдаг. Өнөө наадмын хоног чинь тоотой тэр 11-ндээ л оролддог гэдэг чинь тийм. Тэгэхээр ер нь алсын идэлгээ анхных нь идэлгээнээс л зөв эхлэх юм бол ер нь морь болдог л идэлтэй. Их насны морь бол тэгээд айрагдад төрүүлэхэд бол арай л юу л идэлтэй нүжигтэй шүү бас их насны морь төрүүлэгдсэн байх ч юм. Ер нь алсын идэлгээ уяач хүний одоо нэг өөхгүй хөдөлмөр гэдгийг л тэн дээр л зарцуулдаг л идэлтэй их насны морь. Жилийн хөдөлмөр, бүтэн жилийн хөдөлмөр шүү. Тэгэл нэг л өдөр шалгуулна. Ганцхан өдөр тэгэл хоромгон зур шүү дээ. 2 цагийн дотор л тэгэл дүн гарна шүү дээ. Хатгуурын тал дээр та ер нь өөрөө бас нормал хатгадаг хүн. Одоо чи нөгөө орчин үеийн шинжлэх ухаан гэж одоо хүн болгон хатгахыг бас нэг сайн гүйл гэж яриад байгаа юм. Тэр нөгөө хуучин бас уламжлалт арга маань бас одоо жоохон хоцрогдох гэдэг юм болоо. Тэр тал дээр та ер нь ямар хөвөлтэй гэдэг вэ? Хатгуурын тал дээр. За хатгуурын юу бол одоо тэгэл ер нь эхний их хүнс одоо заад сургасан хүмүүс маань багш маань морь хатгаж сурах гэж байгаа багш ч өөрөө хатгана л да. За хатгана. Тэгээ одоо бол яг өөрөө чин юутай нас ятчлаа тэгээд бас морины хулгард нас бас чадахгүй гал яана. Ер нь бол хатгана. Тэгээ хатгаа сурж байгаа одоо багшаа сайхан. Тэгээ нэг ойр зуурын ил судас юугаал яана. Тэгээд чи эхлээл суудлал зөв суул ондгийн шүү дээ наа судсаж яагаад чи буруу суугаад байна гэл. Тэгээд яагаад дэрэгдэн морь хатна гал салгана даваа ахыг байхаар гал салгана. Тэгээд нэг хатах яасан тэгэл нэг хатах нь хоёр хатах нь олохгүй. Тэгээд араас өшгөлөндөө чи суудалч нөгөө нэг л өшгөлөд. Тэгэл ер нь хатгахыг эхэлсэн би. Хурдан морийг хатгах хамах эвшгийн талаар тэнийг би одоо сааж өгсөн. Тэгээд би одоо болохоор дүүгөрөвдөдгийг тий бороо суугаад морины сив хатгах гэдэг. Тэгээд бороо суугаад хажуугаас өшгөлж ирсэн юм. Ягаад чаачаагүй. Харин морийг нугалчихгүй. Чи бороо суулаа гэж. Тэгээд инээгээд л татгаж байсан. Тэгээд шөөгд саяхан янз бүрийн тавтармууд бас одоо орлох байсан юм уу? Тэр тийгээгүй. Тийм бас. Одооны энэ хатгуурсан дотроос ажлынаас илүү байхгүй гэдэг. Энэ үл ягаад гэвэл зэрэг дээр үед Батбан Шанзуу гэдэг хүний уяач ухтан мөр зүгэж байсан. 18 дугаар зуунд 19 дугаар тэрний шав сара морин ууж шаваач гэж ундаг хатгаж ирсэн. Тэр хүн манай аавцаач тэгээд над руу ирсэн тийм ундаг дээр тийм юм байгаамаа. Тэр очиг гэдэг хүнийг ярихад нэг манай хэвэн цааны хурдан зэд дүр байсан. Тэгээд ямдан жамсан зэд гэдэг байна. Алхин зэд гэдэг байна. Тэгээд хойшоо бизэгэм дулдгүй хавар. Очи хатгуулах гэсэн. Надаас хурдан орчиход байгаа мөр байна. Гэт хатгахад зэрэг буцааж ирсэн. Тэгээд дэжид улсын нааданд дундуур шаргууртай холбоотой өчөөд. Тэгээд шарган төрүүлсэн наадах намаас ингэ тооцсон. Тийм мэдээтэй. Тийм хүн байдгийг тийм хүн болоосаа гэдэг үүрсэн.
хүн болгонч маратгаад байдаг юм биш. Бас өөрөө авьяастай. Тийм ямар юм авьяасаа шүү дээ. Тэгж ил. Хүн тийм л хөвгөх сандагтаа. Гарах хатгаанд гарах юм ерөөсө хар хүрэн цус шар ус хоёрыг л гаргаж авчих шүү дээ. Дамаа тэр хоёрын шар ус. Би тэр хоёрын шар усыг л одоо аргагүй зөв юм л гэж санддаг юм. Ер нь адуу доголно гэдэг маань шүү дээ. Цэвэр цуснд хизээч тэр доголын муу цус орно гэж хизээч байхгүй. Шар ус орно гэж хизээч байхгүй. Цуснд шар ус юм уу янз бүрийн орох юм бол тэр чи өвчин сэвс болж байна. Угаасаа ерөөсө болохгүй юм л. Тэр судснаас гадуурх булчин хар махны завсар байгаад арьс махны завсрын одоо хүний одоо уяаны буруу үйл ажиллагаас болж суусан тэр хоёрын шар усыг л усчил доголуулж хувирдаг. Тэрнийг авахын тулд одоо энэ хааны энэ булчин мах одоо нэг мал янзлаад ингээ яхтагаан тэр ингээд нэг махны ширхэг байдаг да булчин махны завсар хотгоны өвдөр ингээл оруулангууд өөрөө салдаг булчин махны завсрууд тэр завсарчил шар ус юм уу баг зэргийн цус хурж өвчин бий болд юм л. Тэр булчин хар махны завсараар хотог оруулаад хий өгнө. Цус гарах ерөөсөө ямар ч хэрэг байхгүй. Тэгээд тэр хийгээ өгөөд өнөө хоён хөдлөж байгаа юм ерөөсөө. Одоо хүний самнагддаг ер нь ойролцоо идэв. Тэр шар ус хоён чинь арьс махны завсараар өгөөгээд энэ доор тэр шүрмсэн симхийний урд талаар шүрмсэн симхий биш. Тэрний урд талаар савхан симхийний хадаг дээр шүрмсний хий завсар байдаг юм лээ. Тэр завсар очиж шар ус болж буудаг. Тэр шар усны ихсээд ирэхээр одоо шар усан бороо болж сав өдөрөх. Тэгэл одоо зөөлөн гэдэг гэмтлэх тийм юм явд юм. Тэрнээс цуснд ерөөсөн цус буух биш ус буудаг л гэдэм бэл. Ер нь моринд. Одоо доор хавдаад ингээд бэлцгээгээл одоо ингээд хавдар үүсгэдэг. Тэр бол дандаа шар ус бууж идэг. Цус ерөөсөө буухгүй. Хэрэг цус буух юм бол цус зад хагарах хэрэгтэй юм байна л. Цус сэжиж хагардаг. Одоо огтлж юм уу янз юмар цогох юм уу тэгжүүл цус хагарна гэсэн шин. Агуу бол одоо нэг цусны өвчий юм уу тийм ээ. Ихэл одоо зүрх одоо цус судасны өвчин яаж л хагарах хэрэгтэй юм л. Тэгэхээр тэр доор буудаг юм чи угаасаа шар ус үүдэг. Тэр шар усыг л цус гэж одоо цус гаргах нь бол буруу. Миний юугаар бол зүгээр дандаа булчин хар махны завсрыг самнаад доор шар ус татна. Цус гарах тохиолдлууд бол би одоо энэ бигжигдэх улаан суг гэж байна одоо бэлтгэх одоо тэр цусны хан зузаарч цус бүлэгнэх тийм юмнууд бол би. Тэрийг бол хатгаад зөвхөн тэр бүлгэнсэн хар хүрэн цусыг гаргаад ухаан цус гарлаа бол тогтоож явах хэрэгтэй л. Ер нь булчин хар махны цэгнүүдийг сайн олж тэргээр нь хийлж өгвөл хамгийн сайн хатгаа болд юм л. Тэр булчин хар махны завсрыг олж хатгасан хүний хатгаа бол цус гарах алба байхгүй юм. Цус гарахгүй. Хар хүрэн цус дөнгөж тусалж гарвал гарна. Хэрвээ булчин хар махаа онохгүй бол учиргүй цус гойж. Яагаад гойж байгаа хатгаанд хялгсан цусыг нэгдүгээр тогтолж байна. Тэгээ махан дундуур зүгээр цул махан дотор шахаад бол цус гойж нь бол ойлгомжтой шүү дээ. Хялгсан цусыг тасч юм гэсэн. Тэгээ ер нь бол цус гаргах нь муу гэж үздэг. Ер нь тэр ангаахын тэр барил бол үнэн л үт юм л. Цус гаргалгүй хоёрын шар ус хар хүрэн цус юм уу шар усыг л гаргаж чаддаг юм л. Доор тавгны цус гэж байгаа. Тавгны цус бол дээрээс буусан одоо энэ бүдүүн судснаас нарийсаад тэр хар туур одоо энэ шилбэнээс доош ингээд олон хялгсан судс ингээд нарийсаар байгаа олон нарийн хялгсан судс болоод тэр доор одоо саран туур гэж байгаа. Хар туурны завсар чи юм саран туур байгаа. Тэр хоёрын зайд нэг хялгсан судснууд чинь бөглөрөх одоо тасрах одоо хавчигдах тэгээ нэг цусны хангамж одоо дутаад ирж шин. Дутаагүйгээд ирэхтэй ганцраг муу цусны доороо тонж үлддэг юм л. Тэр муу цус тонж үлдэхлээрээ саран туур дотор талын ясан саран туур тэр нь сул одоо буугаад ягаад тэгэхээр саран туурыг хойш шихдэг юм байна. Тэгэхээр тавгны бий болж адууч хөлөө өргөж сэлдэг. Тэгээ тавг нь хөндөрлөд ирэхээр хөлгөө болох нь амархан. Тэгэл үе шүрмсээ гэмтэн. Тэгээ доор тавгнаас бол тэр цүнх хатах олон цэгнүүд үлдээ. Цүнх голж авах үе, талж одоо онгон авах гэж үе, туурах хатах гэж олон цэгнүүд бий. Тэргээр бол доор сул цусыг бол сайн авах хэрэгтэй юм. Тэгээ энэ шүрмс бүдүүрэх гэж байгаа одоо манайхан бол одоо нэг шүрмс цогчлоо гэж ярьдаг юм. Одоо хой төлн ирээд одоо урд төлөхөө шүмсийг ингээд хүлэн цогчоод байна гэж ярьдаг. За минийхэр бол цогох биш юм.
Хэрвээ хойд хөл ирээд цогтдог бол гадна талын арьс заавал гэмтэх ёстой л доо. Хизээч тэр гадна талын арьс гэмтсэн байдгүй юм шиг бас. Шүрмс нь ингээд цогцсон. Тэгээ чи угаасаа тэр одоо тэгээд ямар согтоо өлчөө амтан байгаа ш тэр нэг хөл нь ирээл нэг хөлөө цогч идэг тийм байхгүй. Тэгэхээр тэр шүрмс цогцсон гэд бүдүүрсэн гэд одоо хойд хөлөө цогчлаа үлнэрэг ингээд тэр бол тийм биш юм билээ. Угаасаа энэ морийг уяад хөлслөөд одоо өндөр ачаалал өгөөд эхлэх тагандрыг өөрт байх ёстой элементүүд хөлсөөрөө гадагшилж өгдөг. Одоо кальц, кали одоо юу гэдгийг тэр фосфор олон төрлийн элемент байдаг юм байна. Тэдрийг одоо бид нар нарийн мэддэггүй одоо яваад. Одоо тэр ангаах тэр номын үтс улсууд бол нарийн мэддэг юм лээ. Тэгээ ер нь бол кали гэдэг бол шүрмсний уян хатан чанарыг барьж идэг юм байна. Кали гэдэг одоо элемент. Кальц гэдэг нь болохоор одоо ясны уян одоо бат их байхыг яаж үүдэг гэдэг. Одоо натрий тэр давс тэр хужирын тал нь болохтойгон дэрэг арьс махны уян хатан чанарыг барьж идэг. Эдийн болов гэж би сандгийг юу. Одоо миний л одоо олон жилийн ажилласнаар шүү дээ. Тэгэхээр кальц дутагдаад ирэх юм бол яс хугарна. Ясанд гэмтэл үүснэ. Кали дутагдаад ирвэл шүрмс задрал явагдана. Юмыг барьж идэг гэдэг. Тэгэхээр нэг олон хөлслөд ер нь олон уралдсан адвал шүрмс бүдүүрдэг. Шүрмсний задрал явагдаж идэг. Олон уралдахлаа. Ганц хоёр уралж байгаа бяртаа уралдсаад бол хизээч тэр шүрмс задрахгүй. Тэгэхээр олон давхар одоо дамаа энэ олон уралдаад эхэлж шүү дээ. Одоо тэгэл одоо нэг 100 болохоор 4 бүс гарч ич байна. Үүл болохоор 2 бүс гарч ич байна. Жил тэгэл дор 2 6 уралдаж байна. За тэгэл одоо сумдын аймаг явах олон даагч гэсэн тэр шүү дээ. Одоо олон уралдсан дагал сах бүдүүрх юм уу шүрмсэнд бүдүүрлээ өгч идэг. Тэгэхээр тэр нэг олон уралдахдаа нэг элементээ алдаад ирэхлээр кальц хоёр алдаг гэж идэг. Одоо хүн ч гэсэн ялгаагүй шүү дээ. Шүрмс татаад байна. Одоо ядаргаанд ороод гар хорооны шүрмс татаад нүдний зүг татаад байна гэж. Инхээр одоо үзүмний шуу суугд. Тэгээ үзүм чинь одоо кайлийн тэр бэлтгэлчин маш их байдаг. Тэгэхээр тэр кайли дутагдахаараа шүрмсний задрал явдаг. Шүрмс гэдэг маань ерөөсө гадуур 3 давхар хайлс байдаг гэж. Одоо би тэр малын эмнэлгийн тим улстай бас юу асуун л та бий чинь тим улсаас асуудаг байхгүй. Шүрмс гэдэг чинь одоо ямар юутай. Тэр 3 давхрын хайлс дундуур одоо ийм утас шиг тийм маш олон тийм юу яг л одоо тороосл юм байна л тань. Тэгээ тэр чин кайли дутагдаад ирэхээр тэр олон шүрмс юу чинь утас шиг тэр нарийн шүрмс чинь одоо задардаг юм даа. Тэгээд гадна талын 3 хайлс нь гимтдэг. Тэгэхээр шүрмс бүдүүрдэг юм байна. Тэгээ тэр шүрмс яага бүдүүрдэг тэр задарсан шүрмс донд биш шар ус хурдаг юм байна. Шар ус хураад бүдүүрчдэг юм шин. Тэгээ өнөөхөн чулуужаад ингээ хатуулаад ингээ. Тэрнээс хөлн нэрээ хөлөөцөж чаддаг юм биш. Өнөө элемент нь дутахлаараа шүрмсийн задрал явагдаад байна. Тэгэхээр олон уралдах бол сайн морийг бол олон уралдах юм уу? Олондоо бүр намар уралдах бүр онцгой юм. Тэр үндсэн мөр гэдгийг бол ахуулах уяачны хамгийн нэгдүгээр хийх ёстой зүйл. Ер нь 8 сарын 1-ээс хойш сайн морийг уралдаж өрөөс хэрэг байхгүй. Яагаад гэвэл таргалдаг цагт нь таргуучийг ахуулдаг. Өнөө ажил хийгээд байхаар буруу тарга авдаг. Буруу тарга авахтайгаан дэр шар тарга гэдэг шар өөх авдаг. Ер нь намрын тарга шар өөх авдаг. Мах авдаг. Хандраа авдаг. Тэгээ нэг журайшийн мөрнө 70 чангарчдаг адууны. Тэр буруу тарга гэдэг бол тэр 70 чангарахыг хэлж байгаа. 70-тай байгаад үүдэг. Хавирганда хасандаа мах байхгүй. Тэгээ шар тарга гэж одоо хөгшин үнэ ч юм уу, хөгшин адуу ч юм уу одоо ичинд идэхэд шав шараа өгдөг гэдэг шүү дээ. Тэр чинь өнө буруу тарганы шар хайлдаг өөх. Тэр шар тарга ахуулсанмар явдаг юм уу, жилдээ дахидгүй манай өгцүүл хэлдэг. Яг л үнэн л үүд юм лээ. Ер нь хуучны юм л ерөөсөө үнэн шүү дээ. Ерөөсөө дандаа нэг юм ярьж. Тэгэхээр тэр шар таргыг ахуулахад тэр шар өөх хайлдаг өөх. Тэгээ өөхийг хайлгаад ажил хийх гэхээр махан дийлэхгүй болчдөг. Тэгэхээр буруу таргыг ерөөсөө уяач хонхгүй болохгүй. Хамгийн нэгдүгээр үндсэн барыг зөв ахуулах хэрэгтэй. Тэгэхээр зөв тарга гэдэг ямар таргыг хэлдэг юм бэ гэхдээ гандэр эхлээд махан таргаа авчиж өөх суух хэрэгтэй. А өөх суухдаа шар өөх суудаг, цагаан өөх суудаг. Одоо эмнэг хязгаарлан шүтлэн байц тийм ээ. Ичинд идэхэд өөхөнд цайвар цагаан байдаг. А харин л хөгшмөр одоо хөгшингүү одоо унжуулсмөр тэр ичинд хэрэглэхээр шар өөхтэй байдаг. Тэгэхээр тэр цагаан өөх хэдий их байсан ч тэр хамаагүй. Ерөөсө
Зөв өөх болохоор амархан хайлж, амархан махандаа шинэ гэдэг юм байна. Тэгэхээр тэр зөв таргыг зөв ахуулах хэрэгтэй. Үндсэн мөрийг ахуулна гэдэг нь байгалаар нь таргалуулж чөмгөг тосон болгох хэрэгтэй. Тосон чөмг. Тэр тосон чөмг суух юм бол яаж турааж үйсэн ажлаан даана сууралж. Тэр өнөө Кайли янз бүрийн бэлтгэлийг чинь тэр чөмг нөхөж идэг юм байна. Тэр тосон чөмг. Тэр чөмггүй морийг давтаад авах юм бол хөлгүй болно. Яагаад тэр өнөө тосон чөмг байхгүй өнөө алдагдсан энергийг өнөө нөх хамгийн тэр дотор талын тосон чөмг чинь байхгүй болох болдгоо юм бэл. Тэгэхээр тэр үндсэн морийг ахуулах чөмг суулгах чинь хамгийн гол. Тэжээлийн байр суулгах нь тэжээгээд чөмг суулгах чинь гэдэг юм. Тэжээгээд хэзээ чөмг суухгүй. Тэжээл гэдэг маань ерөөсөө тэр байгальтай зүйлэх юм биш. Байгаль гэдэг бол угаасаа тэр үндсэн байр чинь олон төрлийн ургамал байдаг юм байна л да бэлчээрч чинь. Тэрний гэдэг зүйл тэр тосон чөмг суух хэрэгтэй. Тэжээл гэдэг маань одоо миний ойлголтоор байгаа барыг тэр нормалны нэг хэмжээнд л авилчих хэрэгтэй. Байлгах хэрэгтэй. Тогтоо. Туранхаа чөмг суугаагүй адаг тэжээгээ таргалуулаад тэр амжилт олно гэж хэлж байхгүй. Өнөө ясн дотор үйдэг тэр тосон чөмгийг чинь тэжээ суулгадаг юм. Хар мах суулгаж болно. Тэжээлийн хар мах суулгаж. Тэр хар мах бол зөвхөн барайл суулгах гэхээс биш. Тэр үндсэн тэр унган одоо үндсэн мэр гэдэг юм хийж хийдэг. Тэжээл гэдэг маань зөвхөн байгаа барыг тогтмол байлгаж явах хэрэгтэй. Доош нь унгахгүй барьж явах хэрэгтэй. Манай батчлаа ах чинь бол хүний хувьд их сайхан сэтгэлтэй хэлийгснээ хэлцдэг. Дандаа хүнд заад зөвд сургаж явдаг. Тэгээд дээр нь бол морь атгах эрдэнд бас нэвтрхий эзэмшсэн шүү дээ. Одоо энэ хаасайг үл ерөөсөө энэ улзий трол юм хаасайг үл ерөөсөө манайхан ч морныхан ч ачлуу мундагаар л мартаа атгах болж шүү дээ. Одоо энэ нөгөө Эрлиз Монгол атууны асуудлын тал дээр та ер нь ямар бодолтой явж байна? Одоо энэ хольж уралдаад авах нь ер нь зөв юм уу? Ядаж уралдуулах нь зөв юм уу? Ер нь яг яахан зөв юм бэ? Гол одоо Монгол наадам дээр одоо нөгөө асуудал үүсэж байгаа хэл хамаар гаж байгаа юм чил одоо энэ Эрлиз гэдэг шүү дээ. За Эрлиз Монгол одоо маань бол юу л да ер нь ялгаж уралдах нь бол зөв. Угаасаа хорилж уралдаад бол Эрлиз орсон юу одоо бол угаасаа ялгараа л. Угаасаа давуу чанар маш олонтой шүү дээ Эрлиз адварч нь. Хурдны төлөө уралдахын төлөө зориулагдсан байгалийн бус хүний одоо оюун ухаанаар бараг техник шиг хийцээд байхгүй. Байгаль ямар ч хамаарал байхгүй. Тэгэхээр уралдах одоо тэр чадваруудаар бол Монгол одоо харьцсаггүй одоо. Тэгэхээр ялгах нь зөв. Ялгахтаа бол ялгасан шиг л ялгах хэрэгтэй л гэж би сандаг. Одоо Монголын яг монгол чигээр нь Эрлиз яг Эрлиз чигээр нь. Тэгээ сайн ялгах л хэрэгтэй юм. Хэл амгуугаар хэмдэ гомдлогоор тэгж ялгах уралдах нь зөв. Тэр одоо хольж уралдаад бол хэрэггүй л дээ одоо Монгол адуу угаасаа потенциал юу хүрэхгүй. Одоо энэ нөгөө сервэний өндөр мөндөр тэр ингээл хэмжиж дээ. Сервэний өндөр одоо тогтоогоол яаж вэ? Одоо тогтоогоос л өөр аргагүй л дээ. Угаасаа энэ манайхан ч одоо шин цагийг ялгаал оруулж байна. Энэ чинь зөв шүү дээ. Одоо зөв юм хийж байна. Шин цагаараа уралдаал монголоор уралдаал яаж вэ? Шин цагийн төрний төл гэдэг чинь одоо Монголцос 2 3 ороод ирэхээр Монгол адуу болчих шүү дээ чинь. Тэгэхээр одоо сервэний өндөр тогтоохоос л өөр арга байхгүй. Одоо шин цагийн хүүхдүүд гараад ирлээ шүү дээ. Шин цагийн төл одоо багцвал одоо зөндөө гарч одоо хязаарлан соёолон хүртэл бий болсон байна. Тэгэхээр Монгол цус шин цаг гэдэг маань Монголыг цэвэртэй ойлгохлоор шин цаг гараад ирж байгаа. Шин цагийг ахаа Монгол гүн тавихаар одоо Эрлиз болоод ингээд гараад байна. Монгол тал нь одоо 75% ч юм уу. Тэгэхээр 75% руу орохдоогоо тэр Монгол адуу руугаа оруулахаас л өөр арга байхгүй. Тэгэхээр нийтээр одоо Эрлиз зүйлчлээ шүү дээ. Одоо тэгэл хөдөлтөж явах нь аваад гүү тавих нь тавиал тэгэл ер нь Эрлизчлээ шүү дээ. Тэгэхээр энэ Эрлиз нь уралдах тал дээр бол Эрлизчээд Монгол адуу цэвэртэй халаад гаргаж ирээ тэрний үрийн үрээр уралдана гэдэг бол буруу зөв л хэд. Одоо бол шин цагаа Монгол хоёроо бол сайн ялгах хэрэгтэй. Нэгдүгээр үе гэж одоо ярих юм да.
Тэгээд Монгол цэврийн шин цагийн хөнгөлтийг ахаа Монгол гүнд хураалгаа гарцсныг бол одоо Монголдо уралдахаас л яах. Одоо 3 хувааж бол болохгүй шүү дээ. Тийм ээ. 3 хуваах юм ч үндэс байхгүй. Угаасаа 45% нь Монгол адуу руу орчиж байгаа. Тэгэл угаасаа дээр үеэс л энэ эрлиз адуу гэдэг маань угаасаа л эрлизжэл явж ирсэн юм билээ шүү дээ. Бид нар чинь одоо л нэг Монгол адуу дан монголоор л байсан юм шиг л ярих гэдэг үгний зарим улс бол одоо Монгол адуу гэдэг бол ерөөсөө л нэг монголоор л ингээл байж ирсэн л одоо нэг юм тусдаа нэг юм. Би бол тийм байр суурнаас нэг харддаг юм зүгээр. Эрлиз адуу гэдэг бол хичнээн мянган жилийн түүхтэй л адуу шүү дээ чинь. Манайхныг одоо 21 онд одоо тэрнээс өмнө бүр Чингис хааны үед гэхэд бодоход л Чингис хаан бол дэлхийн талыг эзэлж явсан улс тийм ээ. Дэлхийн талыг эзлээд тэр орон нутгийн одоо хатан юуг нь аваад ирж юуш хүн адууг нь орхиог үлвэлгүй тийм ээ. Хүний аваагаа булаагаад аваад ирж байгаа хүн чи адууг нь орхин гэж байхгүй шүү дээ. Тэр үеэсээ ч гэсэн тэр эрлиз адуу байж л байсан. Угаасаа дунд үедээ одоо тэр өвгөн ноён хардл байсан гэдэг чинь бас л эрлиз адуу оруулж л байсан юм байна. Угаасаа л дээр үеэсээ эрлиз адуу чинь байж л байсан юм байна. Тэгэл энэ цус холилдоод тэгээ сайжраад яг манай Монгол адуу гэдэг манай Монгол орч нь бол юу юм л да эрдэс суурс амьсгалтай. Одоо халуун болдог, хүйтэн болдог, хавар намар гэдэг үж байна. Тэгээ угаасаа энэ эрлиз адуу орж ирэл угаасаа л монголжол явчихна. Монгол адуутайгаа нийлээл байгаль нь өөрөө монгол болгоно энийг. Яг дүүхтэн дээр тэр эрлиз адуу чинь нингээ арьстай, том биетэй юм адуу шүү дээ. Тэгэхээр тэр гаднаас нь хөргөөд хүйтэн болгохтойгоо тэр адуу чинь тэр байгаль цаг ууртаа захирагдаж арьсан зузаан болно. Арьсан зузаан болоод тэр хөрөө өөрөө байгалийнхаа юугаар жижигэрнэ. Угаасаа байгаль чинь өөрөө хувьсгаад өгнө. Угаасаа биеийн жижиг болно. Тэгэл өнөө ургамал гадаад юунтаа өнөө тачир ургамал ингээл яхаараа тэр байгальдаа л жижигэрдэг юм биш үү угаасаа энэ адуу чинь ингээд. Ер нь аливаа амтэн чинь байгальдаа захирагдж явдаг. Тэгэхээр энэ эрлиз адуу орж ирээд нэг адуу муудлаа, адуу яалаа юм тэр бол нэг үгүй хоо тэр байгалийн шалгарлаар яваад тэгээд тэр байгаль нь өөрөө монгол адуу болгоно шүү дээ энэ чинь ингээд. Хүйтэн болохоор тэр адуу чинь байгальдаа зогтол арьсан зузаараа биеийн жижиг хийдэг юм. Тэгэхээр эрлиз адуу холино гэдэг маань адуугаар сайжруулах нь гэсэн үг. Том биетэй болно, хурдлах чадвар өндөр болно. Яг зуд зурхан болно гэж улсууд юм ярьдаг л тэрийг бол малчид өөрснөө зохицуулна шүү дээ. Хэдийн эрлиз ойлгохгүй, хэдийн монгол адуу ойлгохгүй гэдэг бол малчид угаасаа төрөөр заалгахгүй тэр юм аяг явчихдаг л гэж үү. Шави эрдэм багшаас ярьдаг шүү дээ. Ер нь та түрүүнд одоо ярьж байгаа нөгөө 2 мөр төрийн нааданд төгсрөө оруулцаад тэгээд нөгөө багш маань өөрөө гүйжээд тэр суунаас үрдэж шийдчихэд бариад авчихсан. Та ер нь багштай баярлалаа гэдэг үг юм чи. За ер нь бас л ер нь тийм шүү. Зүгээр нэг багштай би баярлалаа. Аюу гээд нэг бас айхтар яагаад багшигаа баярлуулах юу гэж яг тийм юм одоо нэг яг л зүгээр миний мөр сайн тохиол миний багш баярлдаг. Тэгээ би нэг Баатар авахаар нэг баруун өдөрнөөс нэг ажис авсан. Тэгэд хөөрхөн баярлж байгаа юм лээ. Би нэг Баатар багштай болсон. Баруун өдөрнөөс ажис авсан. Тэгэхэд хөөрхөн баярлж байгаа юм шиг. Тэгээ ер нь бол миний мөрийг дахих болгонд л баярлж илээ гэдэг л. Багштай бол яг одоо туйлын их баярлж явдаг. Ер нь бас намайг нэг одоо хүний нэг гарын ганцхан хөлийг 4 төрнө гэж одоо аав ээжсэн одоо өөрцгөө. Одоо миний амьдралын маань одоо явах замыг бол ер нь засаж өгсөн. Одоо энэ хүний ач уянаар одоо ер нь одоо хоолол идчихв. Одоо энэ одоо мор хатгах одоо энэгээрэл би амьдарч энэгээрэл би одоо баярлж ингэж явдаг хүн дээ. Одоо би багштай бол туйлын их баярлж явдаг. Одоо үрийн одоо хүүхдүүдэд захиж хэлж одоо ажил явдаа маш их ойлголт. Тэ одоо данзан нэмгаач нь бол одоо өмнө нэг адууны төлөө төрсөн аргагүй л нэг уяач хүн байсан да ер нь. Адууг бол үнэн мэддэг. Ер нь нэг над бол их л юм хэлж яаж юуш ер нь захиж ийсэн ер нь данзан нэмгаач намайг тэгж ийсэн. Миний хүн нэг адуу битгий голж байгаарэ гэдэг. Тэр хүн дээрээс намайг л бас мэдчил байсан. Одоо би тэг сандгийн адуу битгийх голж байгаараа минь хөөж адуу голоод гэж мэдэх хүүхэд байж шүү юм. Тэгээ хүний хурдан буюу голж болдгоо юм.
сайгалл гэж хэлээ яваад байгаа. Тэгээ адуу их гол бол буйн буцдаг юм шүү. Буйнаа буцааж болдгоо ер нь адуу битгий болж байгаа гэдэг. Тэгээ би тэрийг бас их санаж явдгийг одоо тэр үед бол хэлж явахт нэг айхтар мэдрээгүй л байсан зүгээр. Ер нь сайн хүний хэлсэн юм чинь хожуу харагдаж хожуул мэдрэгддэг юм лээ. Тэр хүн бас л мэдгчил байсан баг. Тэгээд ер нь адуу битгий болж байгаа юм нөхөө. Тэгээд ер нь уралдана гэдэг чинь нэг л өдөр уралддаг юм шүү. Олон өдөр битгий уралдаж байгаа. Ганцхан л өдөр уралддаг юм шүү. Наам битгий их мөр яаж вэ гэж сэлж байсан. Тэр ер нь сайн хүн ер нь хожуул тарих руу орж ирж байдаг юм лээ. Үнэн үг гэдэг бол хэзээ тийм хуучирдаггүй мартагддаг л гэдэг юм л дээ. За энэ жилийн морин жил одоо сайхан бороо хортой одоо өргөн дэлгэр сайхан зам боллоо. Одоо даншиг наадам, төрийн наадам, одоо дөнгөн гарав сайхан наадмууд болж өнгөрч уяшт маань одоо мордо ариг төрөө дэлгэр сайхан наадам хийж өнгөрлөө. Одоо ижиж байгаа одоо хонин жилдээ Агтмард нь хурдан гарсан унах нь босоо ажил амьдрал нь ажил үйлсэн одоо өөдрөг сайн сайхан байхыг одоо бүх байж та одоо сайн сайхныг хүсч өрөөё.